уламжлалаараа даваа гараг болж хүлээлгийн өрөөний шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод ариун бит хоёрын энэ Аз ганцхан сууж байна. Өнөөдөр тэгээд нэгэн шинэхэн зочинтой шинэ дугаар гаргаж байна. Тэгээд энэ дугаарт бэлдэж би нэг хідэн юм уншлаа л да одоо энэ хүн чинь бас судалгаа юу байдаг юм бэ наа. Тэгээд жоохон бэлдсэн чинь дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 10% нь ерөөсөө амьдралдаа тавьж үзээгүй байдаг гинэ. 40% нь болохоор ингээд хаяадаа л тавьж үзсэн байдаг гэсэн тийм судалгаа байдаг юм. Тэгээд өнөөдрийн энэ дугаарын голлох сэдэв болохоор ерөөсөө нөгөө тавьж үзээгүй эмэгтэйн тухай талаар ярина. Гэхдээ энийг ариун айгуу гоё тайлбарладаг байгаа гэж шууд шилжүүлье ариунаа. Өнөөдөр ямар хүн одоо манай подкастт орох гээд гуруула ямар яриа ярих гэж сууж байна. Тэрний талаар хэлж өгөөч. За тэгээ бит хоёрт битсэн захаа уншаад бит хоёр бол ер нь за ямар ч байсан энэ нэмэгтэй тэнийг яриад үзье те. Энэ төрлийн одоо яг мэдрэмжийг таашаалыг авч үзээгүй бүсгүйч айгүй олон байдаг штэ бит хоёрлоо айгүй ханддаг. Тэгэл хүү яаж тавиад байгаа юм бэ? Яаж тавих юм бэ? Заагаад өгөөч гэдэг ч юм эсвэл би тавиад байгаа мүү үгүй мүү гэл айгүй асуудаг. Тэгээд энэ нэмэгтэй үед бол тавихгүй маш олон жил болоод тэгээд яг өөрийгөө одоо тавиулахын тулд маш олон арга хэмжээ аваад сэтгэл зүйчдэр хүртэл очиж уулзаад ингээд тавьж чадаагүй байгаа гэж өөрийгөө тодорхойлсон нэг нэмэгтэй бидэнд яриаг өргөх гэж байна. Зочиндоо өнөөдөр мэндэ хүргэе. Хоёртой ч гэсэн сонсогчдоо бас өнөөдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө нэг цаг танилцуулах уу? Хэдэн настай хүн бэ яа? Тэгээ одоо хүмүүс бодно шүү дээ. Энэ одоо тавьж үзээгүй эмэгтэй гэхээр ч одоо хэдтэй эмэгтэй болоод өөрийгөө одоо ингэж тодорхойлоход төрвэ гэд гайхчих магадгүй. За би нас одоо 37 та. Нэг удаа гэрлээд салсан. Одоо болохоор найзлуутайгаа амьдардаг. Хүүхэдтэй болж байгаагүй. Тэгээ сүүлийн 10 гаруй жил Европт амьдарч байна. Ийм л нэг юм байна да. Тэгээд яг гол асуудал бол өөрийгөө тавьж чаддгүй юм байна гэж тодорхойлсон. Тэгэхээр тэр ч одоо би яг хизээ яг сүүлийн нэг 4-5 жил тэр нэлээд идэвхтэй үтсэн юм уу. Тэгээ яг нөгөө өмнө нь хаяраныхын заяаг хэлсэн шиг өмнө ч гэсэн юмнаас уншаал огт тавьдаггүй эмэгтэйчүүд байдаг гинэ. Тэргээд уншижсэн. Тэгээ за энэ ингэж байгаа л ер нь болчих байл хүдэж юм уу. Тэгж байгаа л нэг болдгийм байлгүй гэл анх секс хийж эхэлж байгаа үедээ бол нэг тэгэж тэрний хойноос өөцөлтгүйсэн. Тэгэл нөгөө нэг сексийн гү залуучууд нь чи тавьсан уу тавьчихгүй тэргээл тэнгүүт нь би бас өөрийгөө мэдэхгүй. Энэ нь тавьж байгаа юм болов. Тэгээд үгүй гэхээр нөгөө хүмүүс нь бас ингэж юу ач чадахгүй. Хүлээж авч чадахгүй зарим нь болохоор ингэж заавал намайг тавиулна гэж үздэг ч юм уу. Тийм тэгэл сүултээ ер нь ингэж олон жил басны дараа би ер нь яагаад ингэж тавьж чадахгүй юм бол гэл тэгэл хэсэг гэр нүртээ үзэж тарсан юм байна. Гурлаа бүр ихнээс нь эхлэе тий. За. Секс хизээ ах хивэ. Одоо 37 одоо гэхэр чи энэ ертөнцид ер нь хөл тавиад хэр удцсан байна. Би өнөөдөр нөгөө юу сонсчихсан байна. Тойрын өмнөх нөгөө ингээ подкастаас хаяа ингээд сонсоод байдаг. Тэгээд өнөөдөр яг нэг подкаст сонсчихсан чинь тэрэн дээр ариунагийн хэлчихсэн нэг үгүйсэн. Тойр нөгөө хичнээн хүнтэй унтвал ер нь унтах нь хэвээ юм бэ гэсэн нэг подкаст 4 жилийн өмнөх подкаст байгаа байхгүй. Тэгсэн чинь тэрэн дээр яг тэгвэл яг секс гэж яг юугаад тодорхойлоод байгаа юм бэ гэдэг дээр ихтэй хоёр бас ярьжсэн. Тэгснэ ариунаа тэгсэн чинь юм орж гараад тэгээд эцэст нь би ингээд тавьжээвэл тэрийг секс гэж би тоолоод байна гэдэг ярьж байгаа байхгүй. Тэгээд тэрээр өөрийгөө тооцож үзсэнгүүтээ би чи тэгвэл бүр тасаа монорлоо. Тэгээд анх секси гэхээр би 20 нилийн гарчаад 20-д насныхаа дунд орчимд анхны секси хийж үзсэн байдаг. Тэр тэгтээ аюул сонин би тухайд ингээд жоохон мэдээж ингээд айл нь алкогол хэрэгэлсэн байсан. Тэгтээ ингээд бүр тасарсан бол биш. Ухамсартайгаар ухаантайгаар яриад буудал орсон. Яг тэр ингээд сексийн процесс нь миний санахаар ингээд амар хурдан болоод өнгөрцөн. Худалчинд бараг л хэдэн секунд болсон юм санагддаг байхгүй. Би тэгээ дараа нь ингээд маргааш нь ингээд найзуудаа би ястаа ингээд үзсэн гэл ярихтаа тэгтээ айгүй хурдан байсан ингээл тэгж хэлжсэн айгүй санагдчих. Тэгнийх яг юмч мэдрээгүй. Тэгээд яг тэр секс хийх одоо тэр орж гарах гэх юм уу. Тэрнээсээ илүү надад тэр ингээд нөгөө эрэгтэй хүнээр ингээд тэгрүүлэх, хүнсүүлэх ингээл намайг хараал, нүд рүү хараал ингээл хэрэглээл би нэг тийм л юм хүсэж байсан юм шиг байна. Тийм болохоор би тэр сүүлийнх нь юмд ачаад өгөөгүй ч гэж магадгүй. Тэгээд анх удаа секс хийжсэн. Тэгээд би тэрнээс ч хойш дахиад ерөөсөө ингээл
Угаасаа би ингээл ганц баярс өмтэй 10 жилдээ ч үргэж үзээгүй, их сургуультай ч үргэж байгаагүй, ажил дээр гараад ч тийм байхгүй. Явж байгаад тийм болж байгаа байхгүй. Тэгээд дараа нь Европт ирээд тэгээд бараг 30 хүрэх гэж байх үедээ 2 дахь секс хийсэн. Тэгээд Европт ирээд яасан бэ гэхээр би тийш одоо би ингээ бараг 30 хүрэх гэж байгаа. Тэгсэн чинь ингээд ерөөс ингээ эрэгтэй хүнтэй тийм дотн харилцаа одоо секс байтугай зүгээр ингээд үерхэд би нэг шохорхоод болцоонд явж мөвдөгчгүй. Тийм байсан байхгүй. Тэгээд би яг нэг сандаг байхгүй тэр ингээд нэг хавар байсан. Би тэгэл тухайд хэлний курст явдаг байсан. Тэгэл хавар болонгууд нөгөө хүмүүс ингээд нэг хаврын синдром хөдлөлөө хавар болохоор ингээд энэ сэтгэлсэн ингээд ингээд байдаг шүү. Миний хувьд яг нэг тэрэн шиг юм болсон юм шиг надад санагдаад дээрээ батхад. Нэг хаврал бүр ингээд тэр 4 сарын үед байсан. Бүр ингээд цаанаасаа л ингээд байд сууж чадахгүй бүр тийм болоод байгаа байхгүй. Тэгээд яг юу их стагаа мэдэхгүй. Тэгээд одоо ямар читгэн надад шүглсэн нэг мэдсэнчэл би нөгөө нэг танилцдаг сайт энтер рүү ороод. Гэхдээ одоо нөгөө Tinder энтер шиг биш. Бүр шууд тийм нөгөө нэг секс хамтрагч одоо хайж байгаа тийм сайт энтхийн сайтыг болоод авчиж байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо би ингээ одоо эргээ бодоход тухайн үедээ аюулсэн юм шиг. Тэр ингээд тэр сайттай байсан хүмүүс аюул шинэхэн сонирхол байсан юм шиг. Угаасаа л ингээл дэйт апп энэ төр чи Аз эмэгтэйчүүд ингээл бас нэг Аз эмэгтэйчүүд ихээ сонирхол байдаг шнэ. Тэгээ би тухайд чинь залуу одоо 10 жилийн өмнө хэр чинь нэг ганц нэг зураг мөрөг оруулсан жил амар их чатмат ирэл. Тэгээ би ямар ч тийм худлаа ярих марих юм байхгүй. Тэгэл би хамгийн анх удаа нэг тэгж хүнтэй унтж үзсэн. Тэрнээс хойш би ингээ хүнтэй унтж үзээгүй хэдэн жил болчих. Тэр гэж бичсэн чинь л баг бүр л амар юм болж малал. Нэг залуу одоо чинь янзсан одоо баг шууд яваад чаанаас чахгүй махав гэл. Тэгээ би ягаад тухайн үедээ ч ер нь ингээд юу гэх юм ганц жил өнгөрүүлээд байх юм байна гэж шийдсэн. Тэгэхгүй ямар ч тийм тэгэл ерөөсөө тэдний алинтай ч тийм удаан хугацааны харилцаа үүсгэх нь болно гэхгүйгээр заавалзаад үзье хийгээд үзье гэл тэгэл яваад байна. Тэгэд одоо яг ямар мэдрэмж авах одоо ингээд яг тэр одоо нөгөө хамт тэрвэрлдээд байх нь гоё байгаа л эсвэл ингээд ерөөсөө ингээд нөгөө секс хийсний дараа ингээд нэг хүн чинь нэг юм тавиад нэг юм тавираад нэг юм болдог тоо. Тийм мэдрэмж юус аваагүй гэсэн үг. Залуу тавиал дуусаал тэгвэл манай хүн ингээл автоматар дууссан гэж ойлгох нь зөв. Тийм. Одоо яг ингээд чиний сайн хэлж штэ сексийн дараа нэг тавиад гоё болдог штэ. Тэгвэл би яг тэрийг мэдгүй байхгүй. Яг тэр нь яг юу юм бол тэгээд тэр чи би ингээд хаалт ингээд найзуудтайгаа ч гэсэн ингээд нэг хаалт яг амар дэлгэрэнгүй яахгүй ч гэсэн ингээд хаа нэг ярин тэгээ би энд угаасаа ингээд амар өөрөө интроверт хүн ингээд дуу чимээг болох нь энд бол нэг олон найз авах. Тэгэл Монгол руу бод найзуудтайгаа хаяа нэг чатаар ч юм ярьж марихтаа хаалт ярангууд нэг тэгдэгтэй энэ төр гэл зарим жишээ тайлбарлаж байгаа. Шээсээр төвчж байгаад нэг ингээд амар өөрөөсөө гадаа ингээд нөгөө шиг ямарч боломжгүй байсаар гал твсээр гал гэртээ очиж шиг нэг гоё алдагтай тэр шиг ч юм уу гэдэг ч юм уу тэгж тайлбарлаж байгаа байхгүй. Тэгэхээр би яг тэрийг ингээд авч байгааг байхгүй. Тэр нэг шөнийн апплод дээр болохоор тийм тэрийг ч гэсэн би анхандаа мэдэхгүй байсан. Одоо би нөгөө нэг ихлээр ингээд ихэнд хэлсэн шиг ингээд тэрвүүлэхийг өнсүүлэхийг ингээд анхаарал одоо тийм юм өсдөг байсан гэдгээ ингэж үгээр нэрлэх хүртлээр би айгүй олон жил болсон байхгүй. Би ер нь яагаад тэгэж ингээд ганц шинийн залуучууд яваад идэгсэн гэдгийг ингээд мэдэхгүй л ингээд зүгээр ингээд уулын уруу цаас өгч байгаа юм шиг л ингээд явцсан. Тэгээд дараа нөгөө нэг сэтгэл зүйч, сэтгэл заслын чимэнч ингээд ховс центр гэл хүмүүстэй уулзаж явсны үр дүнд мэдрэмжээ нэрлэж эхлээд чадчих байгаа байхгүй. Би чи тийм юм хүсэж байсан юм байна. Тэгээд л ингээд явцсан байж тэгээд. Тэгээд тухайд би нэг одоо би яаж айгүй айтайхан боловсцсон гоё хэлэхээ мэдэхгүй. Тэгтээ ингээд шууд хэлэх юм бол надад ингээд зүгээр эрэгтэй хүний тэр эрэгтэй нь миний дотор орж гараад баг тэрийг мэдрэх нь амар гоё байдаг байсан. Ямар нэг юм ингээд одоо юу гэх юм бэ? Түүний эрэгтэн миний дотор орж ирэхийг мэдрэх гоё байсан. Тийм, одоо тэр нь гоё байсан. Тэгэхдээ тэрний төгсгөлд нэг одоо эргэжтэйчүүд ч юм болохоор ингээл яг тавьчаад байна шүү дээ, тийм. Тэнгүүт нөгөө зарим нь ингээл надаас асуун чи тавих болж одоо би чамайг тавиулъя. Эхлээд ер нь голдуу залуучууд нь тавьчих. Тэнгүүт за одоо чамайг тавиулна. Тэгэхээр миний баг ингээд миний хувьд том хэлдэг байсан зэ. За яашгүй. Тэгэл тэр чинь нөгөө ингээд эхлээд за мэдээж бэлэг эрхтнэрээ хийж аа. Тэгээ сүүлдээ ингээд гараараа мараа ингээл баах юм үзээд
Тэгээ болохгүй юм чинь. Тэгээд нөгөө заяагийн төв нийлдэг шиг тэр залуучууд 50-гууд би баг заашгүй ингээд боллоо. Бас нэг сони юм би саяхан бас нөгөө ингээд бодож байгаад за одоо би ингээд ганц шинэ явдлаар яс гэж зөндөө олон секс үзсэн байж тээ олон хүмүүс. Тэнгүүд тэр болгонд ингээд миний хувьд ерөөсөө тэр эрэгтэй нь бол тавьж байгаагүй тохиолдол байхгүй. Хэрвээ эрэгтэй нь тавихгүй гэхээр надад өөрт нэг тийм хэцүү байгаад идэг. Одоо би ч бол өөрөө тавьж үзээгүй ингээд өөрийгөө яах вэ гэж байгаа хүн мөртлөө нөгөө хүнийг тавихгүй байна гэхээр тавихгүй тэр секс ингээд дуусчихна гэхээр одоо бүр хоёулаа тавихгүй гэсэн ядаж нэг нь тавих хэрэгтэй гэж бодсон юм яа. Тэгээд тэр эрэгтэй ингээд тавьчлаа гэх юм бол би нэг одоо хийх юм шиг санагддаг байсан юм шиг байна. Хөөх ингээд бодсон чи яагаад ч надад бүр цаана юм амар өөр одоо шалтгаан байгаа юм санагдаж байна л да. Одоо жишээлх юм бол ингэдэг ч юм уу те би нөгөө нэг мэрэгжлийн сэтгэл зүйч биш хүн одоо те мэрэгжлийн сэтгэл зүйн ойлголт бол надад ерөөс төж байхгүй угаасаа. Гэтэ ягаад чи ингээд тэр хүн ингээд тавьж байгаа нь надтай секс хийж байгаа хүн тавьж байгаа нь надаа хангалттай санагддаг. Эсвэл юу гэдэг чи би тавихаас илүү тэр хүн тавиад тэгээ ингээд юу н таашаал би авчаад штэ тий. Тэр нь надаа ягаад чи одоо ингээд эрэгтэй хүн намайг хараад баг боон босоод тавиад болчоод байна гэдэг тийм би нэг юм одоо нэг юу аваад байгаа ч юм шиг тийм мэдрэмж хажуугаар нь ягаад чи зурс гэж орж ирлээ. Одоо сэтгэл ханаад байгаа байхгүй юу? Сэтгэл ханаад. Тийм сэтгэл ханаж аваад тэрнээс тэр нь тэгээ бүр яваанда одоо өөртөө итгэлгүй байсан байдлыг мань тэгэж өөрчилж байгаа ч юм шиг тий. Тийм мэдгүй мэдрэмж яах ч юм зурс гэж орж ирлээ гүйж магадгүй. Зөв. Гэхдээ би яг чиний ярьсныг сайн ингээд сонсонгод юу санагдчихэв. Яг бас тийм байх магадлалтай. Одоо би ингээ өөрийгөө бодоход би аягүй тийм анхаарал хүсдэг байсан. Одоо тэр эрэгтэйчүүдээс ч гэсэн авах гэдэг юм маань ингээд хамгийн ихэнд бол ингээд секс биш. Зүгээр нэг тийм намайг тэрвэрээд илээд үнсээд ингээд байжсаа. Тэнгүүд би одоо сэтгэл зүйн тэр дээр явангууд нөгөө нэг янз бүрийн дасгал хийлгдэг. Эсвэл ингээл ном янз бүрийн тийм дасгалуудтай ном энэ төр дээр ч гэсэн өөрөө би дааж ажиллаж үзчихсэн байхгүй. Тэнгүүд ерөнхийдөө миний ойлгосноор бол ингээд байдаг. Чи за одоо чи миний чиний асуудал хийвээ би чамд яаж туслах вэ гэсэн би одоо чинь тавьж чадахгүй байна. Энэ ингээд надад хэцүү байна гэмэд. Яг чи тэгвэл тавьж чадахгүй байснараа яг ямар мэдрэмж чамд төрж гэнэ гэж голдуу асуудаг. Тэнгүүтээ за би ингээд нэг зөвхөрл гацалт айдас ичгүүртэй тийм юм мэдэрдэг гэж хэлэх юм бол за тэгвэл чи тэр зөвхөрл гэсэн мэдрэмжийг хамгийн анх эсвэл хамгийн томоор хизээ мэдэрчээсэн бэ ингээд өмнөх хүүхэд насргаа ч юм уу урагшаа явдаа гэж байгаа байхгүй. Тэнгүүтээ аль болох ингээд дахиад би за тэр ажил хийж явахад нэг тэгжсэн сургуульд хаад ингэжсэн гэдэг аль болох ингээд бүр урагшаа явуулаад идэг. Тэгээд санаж чадах хэмжээндээ бүр ингээд урагшаа явгаа. Тэгээ би нэг дасгал хийж байгаа сандаг хгүй. Намайг нэг тийм одоо яг түрүүний хэлдэг шиг тэр нөгөө ихтэй хүнээс анхаарал хүсээд тэр нэг энэ хүн намайг ингээд одоо би хүнд таалагдчихна гэсэн мэдрэмж авчаараа болчоод байна гэдэг шиг. Тэгэхээр би нэг өөрийгөө анзаарагддгүй хинч намайг тоодгүй би хинч биш би үнцэнгүй одоо юу гэх тиймэрхүү мэдрэмжтэй өссөн юм шиг байна гэж би ойлгосон байхгүй. Тэнгүүд нөгөө сэтгэл зүйч ингээд за энэ мэдрэмжийг чи хамгийн анх хизээ авсан байж болох уу гэдэг ингээ урагшаа явангууд би үлгээтэй хүүхэд байгаа орон дээр хөвтөж байгаа. Тэгээд гэрт ганцаархнаа. Тэгээд би ингээ уйлаад өсөөд ч юм уу яагаад шин тэгээ жоох хүүхэд үлгээтэй хүүхэд гэдэг чинь одоо хэдхэн сартай ч юм шиг тэгэж надад төсөөлөгдөж байгаа байхгүй би тиймээс. Тэгээд би ингээ уйлаад тэнгүүд намайг хинч ярьж авахгүй хинч надтай ярихгүй. Тэгээд гэр заримдаа эсвэл гэр дүүрэн хүн байгаа ч гэсэн намайг уйлжсэн ч гэсэн хинч таахгүй. За бити уйлж байгаа хүүхдийг авахаар илүү ингээд амтхаа аваад сургачдیں۔ Гэдэг ч юм ингээд ерөөсөө тоодгүй байсан юм шиг тийм нэг мэдрэмж төрсөн байхгүй. Тэгээд тухайн үед би болохоор би ч өөр үлгээтэй үе санахгүй хэдэн сартай байсан үе санахгүй юм чи энэ худлаа хаа гэж бодоод тэгээд тэр тухайгаа бас ярилцсан чинь чиний чамд одоо мэдрэмж чи яаж л орж ирж чинь тэр чинь л үнэн гэсэн үг ээ. Одоо гээ ухаанаар бодоход болохоор ингээд бид нар бол ийм зүйл боломжгүй гэж байгаа ч гэсэн яг тэр нөгөө сэтгэл засал ховсентрийн үеэр ч юм болохоор даалт хумсарлуу ханддаг юм шиг байгаа юм миний хаа. Тэнгүүд даалт хумсар гэдэг чинь бидний ингээд яг би хэдэн сартай үе санахгүй байгаа ч гэсэн тэр чинь угаасаа миний өөрөө туулаад үтцсэн зүйл учраас миний дотор ингээд байгаа. Тэгэхээр нэг тодорхой одоо арга барил тийм юмар ингээд гаргаж ирэх боломжтой гэж би ойлгосон. Тэгэл би ер нь ингээд айгүйх тийм хүмүүнээс анхаарал их хүсдэг хүүхэд байснаа санддаг. Тэр анхаарал нь тэгтээ ингээд бүр сүултээ надтай ядаж ингээд намайг зүгээр харчаасан, надтай юм ярьжсэн, юм ярихдаа надад уурлаж ашигч тэгэж биш.
зөөлөн одоо харагдаж ивэр хэлчихээсэ гэж боддог байсан юм шиг байхгүй. Тэгэхээр би юу гэж ойлгосон бэ гэхээр ер нь тэр бага насандаа авч чадаагүй юм аа л хичнээн том болсон чамаагүй хүмүүсээс авах гад тэрийгээ сексээр орлуулах гад нэг бол алкоголоор орлуулах гад ч юм уу. Эсвэл хүмүүсийн магтаалаар эсвэл ямар нэгэн ажилтаа сайн байна, одоо хичээл сургуультаа сайн байна гэдэг юмар тэр бүх юмыг ингээд нэг тэр хүнээс авах байсан тэр анхаарал юмал орлуулах гэж үздэг гэсэн юм болов. Тэгээ тэрнийх нь нэг нь тэгэж секс дээр илэрсэн юм болов. Нэг шөнийн явдлууд руу орсон үе тэгж бодоод байдаг шин. Хичний өсвөр нас ямархуу өнгөрсөн байдаг вэ? Хэр их одоо хүүгүүд мөгүүдтэй ойрхон гэх юм уу? Одоо хүүгүүчний хойноос хэрэг хэрэгүүлддэг ч юм уу те? Нэг өсвөр насны хайр дурлал гэл нэг байдаг штэ. Тиймэрхүү юм чамд хэрэг байсан бэ? Би айгүй нөгөө чимээгүй дуугүй хөхөд байсан. Тэгтээ яг англитай сургуультаа гайгүй сурдаг байсан. Тэгэл сурлагаараа л тухайн үед ч юм бол тэгээд нөгөө сурлага гайгүй бол тэгэл ерөөхдөө нэг нэр хүндтэй юм шиг ингээл бус хүүхдүүд нь тагаж дуурайдаг. Аянданаас нөхцдөг болчдөг тийм байсан. Тэгэхээр хамгийн анх би нэг 10-11 настай үедээ ангийнхаа нэг хүүхдээ сайн болоод би ер нь дурламтгай байсан. Тэгэл тийм жоохон бахтай ингээл яг ямар ч нэг тэр хүүхдийг харахаар л өөр болоод байдгаа мэддэг байсан. Гэхдээ би тэрийг ингээ хинт ч хэлж чадахгүй. Тэгээ өдрийн тэмдэглэл дээр бичдэг байсан юм байлээ. Гэхдээ тэрийгээ ч гэсэн бичгтээ амар айж бичнэ. Ингээ яна хүн олоод уншиж үхээ гэсэн айдтай бичдэг байсан гэл дараа нь унш. Жил гарны дараа нөгөө хүүхд маань надад ингээ тухай захиал бичдэг байсан. Тэгээд тэгсэн чинь захиа аах бол тэгэл би ч амар баярлаа. Баярлсан хүртэл би ингээ ямар ч хариу үйлдэл хийгээгүй. Бүр эсэргээрээ зайгаа бариад нөгөө хүүхдээсээ. Анги дээр өмнө нь ингээ зүг зүгээр юм ярьдаг байснаа яг захиа авчингуудаа тэр чи миний бүр ингээ жил хүссэн юм авчиж байгаа ш. Тэгсэн мөртлөө шууд надад захиа өнгөд нь шууд зугтаад гэсэн бүр хайрцгаа болоод харахаа болоод. Гэтэ тэр нь дургу болцсон ш. Зүгээр л би амар ичээд исэн ингээд. Яана тэгээ яана гэсэн юм бэ гэдэг шиг мэдгүй. Тэгээ бас тэр үед яг бид нар угаасаа бүгдээрээ л ер нь тиймэрхүү хүмүүсээс байх нөгөө зурагтаар том хүний кино том хүний ч яхад өмсөлдөж байгаа хэсэг харуул юу гараад байгаа хүмүүстэй дарахаа эсвэл өрөөнөөс гарч гэдэг юм. Манай хөсөл тийм байсан. Тэгэл хаяг ирээд цэвэрлж хагаад аав ээжийн орны тороос ч юм уу шкафны болон тохоогоос тухай өдөр нэг халуун хүнжил энэ төр гэдэг нэг сонирн байдаг гэсэн. Эротик өгүүлэл гэдэг. Тэгээ би тэрийг ингээд амар шохорхож нууцаар уншдаг. Тэгээд уншингууд ингээд гидсний тэр хариул нэг жоох сонирн болоод байдаг байсныг хизээ хойно эргэж бодож авах. Тухайн үед бол яг яагаад байгаа мэдгүй. Тэгтэл уншмаар санагдаад бүр ингээл донтож уншаад төсөх. Одоо шин санаа хаана болчихлоо. Зизэг тий. Чиг тэгдэгтээс амар мэдэрчийнэ тийм. Машинуудгээ бас сонир байдаг байсан. Тэр хамгийн хайртай юм дээр. Тэр яг сэрэл хөдлөлгүйгээд байсан байгаа байхгүй. Тийм чаас. Тийм байсан. Тэгээд тэгэхээр тэрийг ингээд нөгөө голон би тэгээд ингээд мэдэрч байгаа юм аа. Аюу их нууж дарж өссөн юм байна гэж ойлгосон өөрийгөө ингээд. Яг л одоо чинь ээж аав ингээд зүгээр өмсөлдөж байгаа хэсэг гарахад ингээд тэрийг харуулахгүй шүү дээ. Юу хараад байгаа яас ичдгүй санаа зовдгүй юм уу том хүний тэр гэдэг юм үзээд өөртөө тавьж өгчөөд нүдэн дээр. Гэж хэлээд ахаар чи би тэгсэн чи бүр тэрнээс чинь давсан юм нөгөө нэг яасна эсэ эргэтэн энэ төр гэсэн тийм юм өгүүлэг уншчихаар чинь би тэрний талаар хизээч одоо тэр ээж автай ярихгүй шүү дээ. Гэр бүлийн хүрээнд ерөөсөө тиймэрхүү юм ярьдаггүй байсан нь явж агаад одоо ингээл нэг юм 21 23 4 хүрээд ирэхэр чинь нэг юм гэрийнхэн ер нь бол ярьж эхэлдэг даа юу гэдэг хамаатай хичнэр бичнэр тэгэл тийм залуутай уулзаад гэдэг ч юм уу эсвэл нэг юм арай жоохон секси яриа нэг юм 16 та хүүхэд байхыг мань бодвол илүү нэг юм дэлгэрэнгүй болж ярьдаг те. Тэгээ тиймэрхүү яриа байгаагүй байсан учраас дараа нь ингээд секси харилцаан дээр гараад ирсэн чинь ингээд тэрнээс одоо ичдэг ч юм уу эсвэл ингээд өөртөө ихтгэлгүй байдлаасаа болоод тавихгүй байсан гэж ойлгож болох уу? Мэдгүй одоо би яг нөгөө шалтгаан нь олох хэрэгтэй мэдгүй яг тэгснээс болоод тэгсэн байж магадгүй гэдэг. Гэхдээ ерөөсөө тийм нөгөө яриа мараа огт ярьдаггүй байсан би. Нэг талаас би өөрөө ичдэг байсан нөгөө талаас одоо тийм нөгөө нэг бид хоёр дээр захиан дээрээ ч гэсэн ганц нэг дурдсан жишээ одоо дахиад хэлийгээвэл нөө. Тийм би нэг анхан үерхлийн захиа авсан чи манай ээж намайг бүр амар загнаал. Тэгэл хэлчихсэн үг мөгөн жишээ та нарын насан дээр өгснийх нь хайр дурлал гэж байдیں۔ Наад хүүхдүүд чи ингээл
наад чинь бол ингээд ганцхан хөвгт чиш ингээд хитэн банд нар сууж байгаа л за энэ рүү чи тэрнүү захиавч чи би энэ рүү бичиж тэгээд ингээд босож чи юу гэж хариу бичих нүү тэргээд тэгээд эргэж хариу юм хом бичих юм бол тэр чи бөөнд уншиж нийлж шоолно тэгээд чиний сурдлага борлогод л хатаарах чаа айгүй бол надад чинь баг ингээд сурдлагын муутхын тэргээд анхаарлын сарнуулгээд ингэж байгаа ч гэдэм тэгээд тэр нэг бараг л нэг орой 3-4 цагийн тийм өглөлт болсон байхгүй юу. Тэр бол зүгээр ингээд ээж охинтойгоо ярилцж байгаа биш зүгээр зөвхөн нэг талтай. Тэр нь ээжийн талаас л ингээд юм яриалаа зөв буруу ерөөсөө миний бодол санаад энд огт хамаагүй. Тэгээ тэр нь хамгийн аимшигт нь одоо бодоход би бүр ингээд эргэж бодхоос бүр ингээд хамаг би майжмар санагддаг юм юу гэх юм. Тэр нь ингээд гол нь тасралтгүй бүр 3-4 цаг ингээд үргэлжлэдэг байсан. Тэгээ одоо босоо дундаа ядаж ингээд усм суудаг ч юм уу. Тийм ч байдгүй ямар амар байсан бэ. Тэгээ би тэр надад бүр амар тамлал шиг санагддаг байсан. Тэгээ би ингээд нөгөө бие айгүй их майждаг хүүхдээс ахгүй. Ялангуяа нүрээ их майждаг. Тэгээд зүгээр ахтаал ингээд өөрөө мэдлгүй оролдоо. Тэгээд өсвөр насны хоёр тэр 8 батан матхтай болол. Тэнгүүд ээж тэр хэлж байгаа заагаарсын над матха над нүрээ ингээ болооч гарч хамгийн цагаан ядан хамгийн төрөлцтэй учраас тэргээл хэлж байгаа мөртлөө одоо би эргээ бодоход одоо би тэр яг тухайн ингээ сэтгэл заслын дасгал хэдэр үеэр яг ингээ тэр үеийн мэдрэмж рүү эргээ шилжчихэр бүр ингээ бинээсээ бүр ингээ цус гартал майжмаар тэгж санагдчихсан байхгүй. Тэгэхээр би тухайн тэгж бие тэгж майжаагүй зүгээр нүүрлэл амар оролдол нүүр толгойгоо оролдоод идэгсэн. Энийг яхаа надад нөө ээжийн л одоо хүмүүжлээ арга барилч юм ээж тэр харилцаа аягүй санагдаад идэв. Тэгээд бас би нэг хэдэн настай байсны сандгүй маа нэлээд бага л байсан. Гэхдээ хөдөө 100-ны халуунд ингээл нохот гэрээс өдөр булаацалтал ингээл халуунд бүр аргаад тэгдэгээс ахгүй өдрийн цагаар энэ ханмалныхаа ажиллах гайг болчихсон. Тэгээд би яг нэг гэрээс өдөрт хэвчижсэн чинь манай ээжийн нэг дүү нэр миний дээрээс ирж хөвтээ. Эрэхтэй. Тэгээ би ингээд 100 байсан болохоор тэр чинь уусаа юу бүхтэй байсан гэсэн надаа. Тэгээд тэгсэн чинь ингээд гараа ингээд миний дотоод руу оруулаад миний эртнийг ингээд илж мэлээд исэн юм уу. Тэгснэ ингээд гаргаж ирж үнэрлээл тэгэл дээрээс нэг жоохон сонир ганц хоёр өдлөөл. Тэгээ би тэр зүгээр л би ингээд гатсан юу чи одоо би ингээд ойрлох хэвээр гашрах хэвээр энэ болохгүй юм болоод байгаа юм гэдгийг ч мэдгүй зүгээр л ингээд таг гацаал тэгсэн чинь ашгүй ард нэг хүн ирээд тэгсэн чинь тэгээс бас яасан ахгүй тэр чинь ингээд зуны өдөр гигийн цагаан өдөр ингийн тэгвэл гэр дотор бас имээ байсан тэгээд хөдөөний хүмүүс чинь ингээд уулны байдаг шүү дээ гэрийнхаа нөгөө доотлын хаяавчиг тий салхи оруулах ингэж мэгцэн мэт тэгээ одоо бас тэр ингээд ах имэйг буюу одоо ээжигээ харцсан марчин гэж айдгүй юм баг та. Мэдгүй айгуу сан. Тэгээ би тэрий тухай хинт ч хэлж байгаагүй. Яг хэзээ хойно зүгээр нэг ганц нэг найз мэдсэ тэр нэг над нэрээ нэг тийм юм болж ирсэн ч тэр мөр нөлөөлдөг боловч гэдэг юм. Тиймэрхүү байдлаар ярьжсэн баг. Тэгээд жигсцэн болоо одоо ингээд подкастыг хинт ярьсан шүү дээ 20 нилийн гарсан хойно анхныхаа секси гэж үзсэн гээд тэгээд одоо нөгөө нэг сонин уушгаар ингээд нэргнэл сонин болоод байгаа мэдээд байгаа тий. Тэгээд ингээд тэгэхээр зэрэг хүсэл байсны хувьд бол байсан юм шиг байгаа байхгүй. Гол нь зүгээр тэр 20 хэд гартал ингээд хүлээх шалтгаан нь юу байсан бол одоо ингээд бодохоор зэрэг тий. Нөгөө эргээд ингээд тэр нөгөө яг жигсцэн нэг тийм бодол байсан байх гэдэг нь үү эсвэл ээж өглөхээс залхсан байх гэдэг нь үү одоо бодоход бол ээжийн хатуу чанга байдлаас болсон юм шиг санагддаг. Бас нэг ээж нэг эмэгтэй дүүн тухайн үед ингээд яг шинээр нэг найзлуудаа болоод ч юм уу тэднийхээ нүгэрч хонж мундаг болсон байсан. Тэгсэн чинь би тухайн үед гэхдээ юу болж байгааг ойлгож байгаа байхгүй. Тэгээд намайг ингээд тэр хоёр ингээд хальт шивнэж ярьж мараал тэгжсэн аа. Эрэхтэй одоо намайг унтсан байна гэж шалгаад миний нэрээр дуудахад би ингээд зүгээр л чивчмэг байсан байхгүй хариулаачгүй. Тэгээд тэгсэн чинь тэр хоёр ингээд одоо секс нь эхэлж байгаа юм шиг секс ч юм уу мэдгүй ямар ч ингээл тэгэнгүүтээс үлдээ ингээл жоохон чимээ гараад тэгээ би тэр жугаасаа нэг 11 2 дэх хүчээс кино минь дээрээс мэдэн шүү дээ. Тэгээ би дараа нь зүгээр нэг орой сууж байхдаа ихч дүү нартайгаа бөөнөрөө сууж байхдаа тэрийг зүгээр яаж байгаа ч үлээ сонирхолтой ирсэн байхгүй юу. Би тэгсэн шүү дээ тэр ах дээр гэж хоёр тэгсэн гэлэн тэргээ. Тэгсэн чинь дараа нь нэг муудалцсан чинь дүүтэй модалсан чи манай дүү трийг ээж төчөөд хэлсэн. Тэгээд тэгсэн чи ээж намайг дуудаад тэгснэ ингээд хэлж байгаа юм.
чи ямар айх дээр би чамаа өстой юм гэж утсангүй нийтээс хамгийн гайгүй л гэж боддог. Гэтэл чи ийм ингээ яриа явчихдаг энэ төр гэхээр би одоо тухайн үедээ тэгэл за болохгүй л юм хийчих би одоо тэр гэж бодож байгаа. Гэхдээ би одоо эргээд бодоход би тэнд ерөөсөө яг юу буруу хийснээ ойлгохгүй. Тэр угаасаа ингээд яг чинь том хүмүүс нэг тухайн үед одоо би л том хүмүүсээс тэгж мэдэрчсэн. Бидний нэг тэнийг юм шиг анзаарахгүй эднэр мэдгүй эднэр байгаа мэддэг ч гэдэг юм уу. Огт хүндэлдэггүй, хүн гэж тоодоггүй. Тийм байсан юм санагдав байхгүй. Тэгээд тэрийг уусаа мэдж яхад ингээд таснуугаад тэгснэ ингээд би хэрвээ одоо миний амьдралд юм зүйл зохиолсон бол хүүхдээ яриад сонсоод харин ч баг эсэргээрээ тэр том хоёр хүнд нь хэлдэг ч юм уу тийм хүүхэд байхад ингэж болохгүй гэж хэлэхээр байсан гоо. Гэтэл тэр үед ээж шууд над руу буруу өгвөл чи одоо над руу буруу өгж байгаа ч гэсэн өнцгөн ч гэсэн одоо би бодоход инээдтэй санагдаад байхгүй. Одоо чи тийм үзэж харсныгаа цаашаа ярьдаг нь одоо чиний буруу чи яаж тэгж чадчихна гэдэг юм уу санаа зовдгоо юм уу тэгээд манай ээж ерөөсөө арга барил ерөөсөө хэлдэг үг нь ерөөсөө хүн юу гэх юм гэдгийг би бүр ингээд цээжлээ ухаан арснаас сонссон. Тэгэл дээрэс нэмэл ичхэд яана би чиний харин дээрсэн бол эцэндээ хөгцсөн байгаа. Хүнд ингэж хэлэхээсээ хүнд тэгж харагдахаасаа санаа зовдгоо юм уу? Ерөөсөө хүн юу гэх юм л гэдэг байсан баг. Тэнгүүд би нөгөө нэг л ихсээ охин болохгүй л одоо хүний үгээр болол тийм тэгээ би нэг одоо багтаа хизээч одоо багт нөгөө дурсгалын дэвтэр энэ гэж байдаг байсан шүү дээ. Тэрэн дээр бас нэг биччихсэн санаж байгаа байхгүй. Би том болоод хизээж хийж үзэхгүй зүйл гэсэн чинь арх амсахгүй, арх уухгүй, тамиг татахгүй, секс хийхгүй гэдгээ бараг хүнтэй үерхэхгүй ч үлээ биш үлээ. Ихтэй хүнтэй амьдрахгүй ч үлээ. Тиймэрхүүгээр бичсэн санааддаг байхгүй. Тэгэхээр би тийм бага наснда тийм шийдэл ч юм уу одоо өөр хэмжээнд одоо нэг шийдвэр гаргаад ч юм уу тэгсэн байна гэдэг чинь их л том цочрол авсан гэх юм уу нөлөөлөл автсан байна гэж бодоод тийм. Тэгэл эргээд бодонгот дандаа тэр нь ээжтэй холбогдоод байдаг. Ээж надад тэгэхэд тэгжсэн да тэгж амар ширүү хандчихсэн. Тэгэл гарч орох болонгууд би угаасаа гарч ордог ч үгт байгаагүй. Тэгээ бүр хизээ хойно зүгээр ажил дээр гараад анх ажлынхантайгаа гараал уугаал нөгөөс нь тавтай ойр болонгууд наа нэг ууж модсон шүү дээ. Тэгээд хамгийн анх удаа би тэгэл гарсан чи ээж араас ингээл тасралгүй утастал хиндэ болохоор ирж ийнэ чинь заавч удахгүй очнаа тэрэл сүулдэ чи яасан ичдэггүй юм санаа зовдөггүй юм. Хинээс юм бол тий. Яг хинээс ичгэжтэйсэн бол. Харин тий би одоо бүр яг тэгэж тухайд бол өстэй тэгэл ээжснээр цаа би одоо ичих хэвээр байна. Би бүтэхгүй байгаа юм байна. Би тэгээ хэлж байгаа үг нь болохоор чи ингээд айл эмхтэй хүүхэд ээжээж ичхэд яана одоо наа хүмүүс чамаа юу гэж бодож байгаа л энэ нэг тэгээд айгүйх тийм нэг муухай айгуур хэлдэг. Энийг тэнийг ингэж жагаад одоо ашиглаад яа гэдэг нэг тийм л юм яриад дээвс. Тэгээд тэр одоо чинь би нэг юм санддаг байхгүй. Тэгээд тэр баг хамгийн анхны л ажлынхантайгаа гарч ирсэн юм. Тэгээд би хэлцэхнээр асуух гэх нөө тгийгээл гараад. Тэгээд би бүр ингээд ундаа угаа суужсан байхгүй юу. Тэгээдсэн чинь нөгөө чинь бүгдээрээ пим уу гэсэн нөгөө ч ундаа угаа нөгөө залуу хөвгөж байгаа хөвгөтүүд ингэчилгээд ингээл. Тэгээд зээж тасралгүй тэгснэ ууж идээд ичдэг юм энэ гэхээр гинт би уцаа тавьж уурлангуудаа өөгээд ундаа угаа сууж хад чи ингэж амглаа л ууч. Тэгээд пимийг сайхан удаа өссөн. Тэгэл бараг 5 дахь алгасгүй ажлынхныгаа уриалал цалингаа дуустал. Дараагийн тэгэл амар хамаагүй зүгээр. Дараагийн сарын цалин орохоос өмнө дансаа хоослох хэрэгтэй шүү охтуудаа гэж байгаа зүгээр ажлынхныгаа уриалал гарч арддаг мөрдөг ч юм. Тэгээ болсон биз. Тэр нэг хатуу юм л намайг ингээл бүр барьж хараад байсан юм байна да гэж бодсон шүү дээ. Одоо жишээ нь би тэгэл энд ирэхийнхээ өмнө ээжтэй хамт яваад манай ээж өөрөө эмнэлгийн төлөв хэрэгжилдэг. Эмнэлгээр нөгөө бахан нэгэн тэрхээс өмнө шинжилгээ дээр яасан байхгүй. Тэгээ эмэгтэйчүүд үзүүлэх болсон юм. Тэгээд үгсэн чинь нөгөө дээр ээж ингээл эмнэлгийн хүмүүсийг үсээ таньж байгаа юм чи. Тэгээ би нэг эмэгтэйчүүдийн эмчилгээр ороод үзүүлсэний дараа одоо тэгэл миний урд одоо шинжилгээний харин өдрийг ээж тэгэл тэр хоёр хоорондоо шууд ярьчих байгаа юм билгүй. Тэгсэн чинь ээж гарч ирсэн. Чи ч одоо хизээд тийм юм үзчихтэй. Үгүй тэр ч бүр гоч өгч байгаа үстэй тий бараад. Харин тэгээ би бүр гайхаж байгаа байхгүй. Тэгээ би одоо би яах ээж би хүнтэй унтчих уу гэж асуух хэрэгтэй байсан юм уу? Уучлаарай хэлэх хэрэгтэй байсан юм уу? Ээж өөрөө хилтэй хүүхдтэй болсон байх гэдэг. Манай ээж бас л нэг 20 дунд үедээ болсон юм билээ. За. Ингэж бодогддог одоо ингээд секс хийж байхдаа
сая ингээ ээжийнхаа тухай ярьлаа шүү дээ. Ингээд намайг ингэж ер нь айгүй их цагддаг байсан. Чи хүнээс ч айжчдгүү гэл янз бүрээр хэлдэг байсан. Ингээд секс хийж байгаа үед одоо тиймэрхүү юм бодогдох уу юу гэдэг. Энэ залуу намайг юу гэж бодож байгаа бол тий. Би энтэй ингээ унтчих юм бол эсвэл намайг одоо ингээ тий дуртай хүүхэн байна гэж бодож байгаа болоо ч гэдэг юм уу. Тиймэрхүү бодлууд орж ирдгүү эсвэл ингээл ерөөсөө тийм байдгүй юу? Хамгийн анх бол ялцшгүй тэгж боддог байсан. Би ялангуяа би минээс айгүй хичдэг байсан. Бинээсээ одоо нүүр царайнаасаа, шүднээсээ, хөлийн хөм суруунаасаа бараг л бүх юмнаас яана яв талханаасаа гэлж байгаа үдээсээ ч гэдэг бүр ингээл. Тэгсэн чинь хамгийн гол нь одоо миний нөгөө нэг шинэ явдлууд чинь дандаа одоо энэ Европ төрөл Европ хүмүүс байгаа байхгүй юу? Тэгээд ихсэн чинь хамгийн эсрэгээр амар их нөгөө одоо магтаал ашиглах үг сонсоод их юм. Оо ямар гоё ясийн тэгэл мэдээж тэр дунд ингээ худлаа ярьж байгаа ч байгаа. Гэхдээ ерөөхдөө хинэн ч юусоо аль нь ямар ч залуу тэгж юм хүмүүс хэлж байгаагүй. Харин ч сэргээрэл ингээ ландаа л стог ясийн тэргэл хэлдэг байсан. Тэгээ би тэр өгнүүдээс нь жоохон ер нь ихтгэл олж авсан. Тэгээд өнгөрөх тусам айгу задарсан юм шиг санагдтiin. Эхэндээ бас аюунгаа санаа зовоод яана би яаж харагдаж байгаа бол өдр гэж мэддэг байсан. Сүүлдээ амар өөртөө ихтэй болоод яг секси үер бол за би энэ залууг бол ер нь ямар ч залууг яаж жагаад тавилчих юм бэ гэсэн тийм ихтэй болоод тэгэл бүр өөрөө ингээд санаачлагыг авч байгаа л тэгээ сүүлдээ эхэндээ би чинь ингээд хүн тэр нэг залуучдын IC-г хараад заж бараг чийл юу үсэж юм чи тиймэрхүү байсан ба сүүлдээ би ингэмээрэн би юм дуртай надад ийм таалагддаггүй ийм байх юм бол би бол хэзээ ч хүлэншүүрхгүй тэр гэдэг чинь тэр мэрийгээ бүр анхнаас нь ярилцаад эсвэл яг болж байгаа хэд нь зарим таалагдахгүй л надад таалагдахгүй ингэ шүү тааж маяг гардаг ч юм уу тийм болсон байхгүй яа тэгвэл тэр нь тэр нь би яг өөртөө бүрэн ихтэй болсон уу гэхээр зүгээр яг тэр секси үеэр л тэрэндээ одоо хүн чинь чаддаг юмтай байхаа тэрэндээ одоо юу гэх юм бартан байдаг шүү тэгэж. Тэр бартан зангаал нэлээ усалж авсан юм шиг. Тэрнээс яг нэг хүний доторх тэр нөгөө нэг дарагдсан байгаа. Яг нэг өөрийн ихтгэл үнэмшилтэй холбоотой ч юм уу. Тэр талаарх ихтгэл маань нэг жоохон би яаж аавал би ер нь нэг л болохгүй байна. Нэг л миний төсөө буруу байгаа дандаа гэсэн нэг тийм дуу хоолой байгаад л бидий гэсэн. Ямар нэг буруу болох гэдэг юм шиг. Тэгэл одоо ингээл манай найз залуу өмнөх нөхөрч мөрч гэсэн. Ижил төстэй юм хэлээд байдаг байхгүй шал өөр хүмүүс ч гэсэн. Чи ингээд байнгын асуудал хаагаад ах юм. Тэгээ яг ингээл гой бүх юм ингээл гой зав секси үзчихлээ ингээд зүгээр амьдралын өдөртөнд ч гэсэн ингээд бүх юм гой болол ажил төрөл мөнгө төгрөг аялал зугаалга гэдэг ингээд бүх юм гой байхад чи ингээл одоо юу үлээ гэж байгаа юм шиг ингээд өөр асуудал гаргаж ирээд сэдв болгоод нэг бол өмнөх юмаа сүхэж гаргаж ирээд эсвэл ирээдүйд санаа зовоод ингээд идэг гэсэн их төстэй юм хэлээд тий. Тэгээд тэрийг би ингээд нэрээ тийм болоо за би тэгэхээр яах ёстой вэ гэхээр ингээд өөрөө тэрийг мэдгүй. Тэгэл надаа энэ бүх юмнууд л миний өөрийгөө юу гэж боддог ээжийн хүмүүжлийн арга барил надад тохиолжсэн юм нэг хоорондоо холбоотой байгаад байгаа юм шүү гэж бодогдсон. Одоо ингээд секс хийж байхдаа таашаал аваад шүү дээ ингээд тэгэнгүүтээ яагаад одоо нэг юм хизээ за энэ нэг асуудал болоод байна шүү тий миний тавихгүй байгаа нь юу н асуудал болоод байна шүү эсвэл энэ асуудал юм байна гэдгийг хизээ олж харсан бай эсвэл анхнаасаа л энэ асуудал юм байна гэж харчаад ингээд тоохгүй яваад байсан уу эсвэл ингээд нэг тий одоо юу гэдэг энэ хүртөө байж байгаа одоо найз залуудаа гэсэн шүү дээ тэгэхээр ингээд тэр хосуудын харилцаан дээр асуудал осноо нөгөө залууч ингээд одоо юу гэдэг манай ихнэр өрөөсөө ингээд тавьдгүй байхаар чинь бас ингээд сэтгэл ер нь бол яг өөрөө өвдөр бодох юм бол жоохон гонсгор байж магадгүй бах тийм нөгөө талаасаа гэх юм бол би нэг залуутай ингээд одоо нөхөртөөгөө ичнээ олон жил секс хийсэн чинь нөхөр маань өрөөсөө ингээд тавихгүй байхаар би 1050 байгаа ч гэсэн ингээд дотроо ёо нэг тавиулчих юмсан гэдэг ингээд юм баян сэтгэлийн юмтай байж магадгүй бах гэж бодож чинь тэгэхээр яг тийм одоо за тавих ёстой байна эсвэл би яагаад тавихгүй байгаа юм бэ гэдгээ хизээ нэг ойлгосон бэ. Хоёр талаас хоёр янзаар мэдэрч. Нэг нь болохоор ялцчгүй тэр нөгөө ингээд одоо би тэр өөр өмнө бас нэг залуу дурдлал чухам хэдэн жил ингээд орооцолтоод явж хаад тэр залуу ч гэсэн ингээд эсвэл дээгүүж анзаарагддаг гэсэн хэрэг. Чи ингээд тавихгүй юм аа.
чамайг тавилж чадахгүй байна гэдэгтээ ингээд нэг өөрөө жоох госоогоос чагаа юм шиг өөрийнх нь нэг тийм бахархлан тэнд нураадж байгаа юм шиг мэдгүй. Тэгээ санагддаг байсан. Тийм ч болохоор тэр би сүүлдээ ингээд хүмүүстэй уулзч малцахтай ерөөсөө би тавьж чадахгүй гэж хэллэхээ болцсон. Би өнөөдөр яах вэ ч гэх юм нэг тиймэрхүү өнгөрөөд өсөх. Тэгэхгүй болохоор нөгөө тэр хүмүүс амар дарамттай. За одоо ингээд заавал тавилах гад. Тий. Яна тавьж үзег юм биш үү? Тэгэхээр бүр амар ингээд хамгийн юм гарах юм дэ гэж бодчих. Тэгээд байгаа мэдрэгдээд байсан. Миний тийм юм байна те ингээл би яг тэр тавиулсан залуунд болчих гээл бүгдээрээ амар дайрах юм шүү. Тэгж хэлээ. Нэг тийм байсан. Тэгээд нөгөө талаас болохоор одоо би нэг өөрийнхөө дотор нэг юм гацалт мэдрээд идэг гэх юм. Одоо жишээ би нэг юм болчихсон байхгүй. Нэг залуутай ингээд уулзсан чинь хамгийн анх манай гэрийн гадаад цэцэрлэгт уулзсан. Тэгэл нэлээ орой шөнө болцсон. Тэгээд уулзсан чинь тэр залуу нэг аягүй тийм бүдүүлэг маягаар ч юм уу одоо би хүсээгүй бахна ингээд надад нэг ойртой санаандгүй юм шиг хурж мөрөөдсөн байхгүй. Тэгээд тэр нь надад таалагдахгүй байсан. Тэгсэн мөртлөө би ингээд тэрийг хийлч чадахгүй, тэрийг ингээд болиулж чадахгүй, дургу байна гэдгээ ч илэрхийлэхгүй. Тэгсэн мөртлөө би ингээд зүгээр дотроо аягүй эвгүй мэдрээд байгаа мөртлөө гаднаа юу ч болоогүй юм шиг ингээд яриагаал ингээд байцсан байхгүй. Тэр аягүй жижигхэн юм болоод өнгөрсөн мөртлөө миний дотор ингээд тэрнийг үйл явдал байсгээл бодогдоод байдаг. Нэг ингээд аягуугаа жагтчих юм гээд тусан дорж жагтчих юм. Тэгэхэд нэг тэгсэн штэ гэл. Тэр яг юу байсан бол гэж бодсон. Тэгэнгүүт яг энэ шиг юм аягүй олон ингээд би анзаарангууд өөрийгөө хамгаалах ёстой, өөр таалагдахгүй байгаа одоо өөрийнхөө талд байх ёстой үедээ би ингээд зүгээр гацчихдаг. Тэгээ эргээ бодонгууд би тухайн үед надад ингээд тэр нөгөө талын хүн өөрөө буруугаа ойлгоод болоосаа. Эсвэл гадны өөр нэг 3 дахь хүн орж ирж надад туслаасаа. Гэсэн нэг тийм юм эсвэл тэр хүн зүгээр ингээд өөрөө ойлгоод болчихсоо гэдэг юм. Одоо нэг тийм юм хүлээгээд байдаг гэсэн юм шиг байхгүй. Ерөөс ингээд миний амьдрал миний гарт биш юм шиг ингээд нэг хүн л ингээд надтай хүссэн юм одоо хийж болно. Тэгэхээр тэр нь таалагдахгүйсэн ч гэсэн би тэрийг тавьчих хэвээр. Тэнгүүд энэ дахиад бас миний одоо толгой дотор болохоор дахиад ээж рүү явчих байгаа байхгүй. Тэгээ ээж битэрийн харилцаа яг нэг иймэрхүү байдаг байхгүй юу? Одоо байдаг байсан гэх юм уу? Одоо сүүлийн үед битэр ерөөсөө харилцахгүй болоход. Тэнгүүд яадаг гэхээр зөвхөн ээжийн талаас л ингээд химээрэл чи юм байна, тийм байна, энийгээ цас өөрчил гэлээдэг юм. Тэнгүүд би ерөөсөө тэр хідэн цагийн ингээд тэр нэг өглөлтийгээ бурхан минь ингээл болчоос яг би бүр нэг юу ч хэлж чадахгүй тэгэл зүгээр дуусхыг хүлээгээл байж идэг байсан байхгүй. Тэгээд би бас яг ингээд сүүлдээ ер нь ингээд миний Европ гэсэн ирэх болсон шалтгаан нь ээжтэй холбоотой. Би ингээд нэлийн тэгэл тэр том болтлоо. Манай ихч дүүнэр ингээд бүгдээрээ тусдаа гарцгаацсан гэр бүлтэй болоод тэнгүүд би ганцаар гэртээ аваад тэгээжтэй. Тэнгүүд ингээд байхаар ингээд ээж ажнаас л явъя. Бурхан минь би ингээд энд байгаад ах юм бол бүр үнээр хэцүү юм байна гэж бодоо. Тэгэл би ер нь сухтаад гэхүү одоо тэгэл Монголоос явъя гэдэг шийдвэрт хүрчихсэн. Ээжийн зүгээс зөвхөн чамд л тэгж ханддаг байсан юм уу? Эсвэл бусад одоо ингээд иш дүүнэрт чинь бас яг тиймэрхүү хандлага гаргах уу? Тэгээд хэрвээ яг адилхан хандлага гаргадаг байсан бол яг ажлын хүмүүжлэр хүмүүжүүлсэн байсан бол те бусд нь яг ямар хөө байдалтай байдаг вэ? Одоо та нар ер нь хоорондоо ингээд нэг секс микс ах дүү нөрөөрөө хоорондоо ярьдгүй. Секс микс бол яахгүй л тань. Наад айгуу чухал асуулт юм байлээ. Яагаад гэвэл ээж ерөөс миний ойлгож байгаа бол ээж ерөөсөө надад л тэгж хандаад байсан биш. Угаасаа л тийм хүн. Тэнгүүт тэгэхээр одоо эсрэгээр ер нь юу болох вэ гэхээр ээжид асуудал биш. Ээжийн хандаж байгааг би яаж хүлээж авдаг байсангаас хамаагүй юм болоод байгаа юм шиг байгаа байхгүй юу? Тэгэхээр хэрвээ ээж л асуудалтай байсан бол яг чиний хэлдгэр манай ах дүү бүгдээрээ бас нэг асуудалтай ч юм тийм байна штэ. Тэгэхээр бусдын зүгээр байгаад ахаар би яг тийм төгөлн өрсөх байгаа. Тэгэхээр гэхдээ надад асуудал байна гэсэн үг биш. Би өөрөө бас нөгөө хувь хүний хувь юмд айгу эмзэг ханддаг, анхаарал цаанаас угаасаа шаарддаг ч юм уу нэг тийм хүүхэд байснаас үдээд тэгээд тэр нь ингээд нэг анзаарахгүй явсараа том болоод ч юм уу ингэсэн байж магадгүй. Тэгэхээр ер нь бол эцсийн үндэ ээжид асуудал биш. Зүгээр би ээжийг яаж одоо
ээжийг надад яаж ханддаг байсныг би яаж хүлээж авч одоо эргээд тэрий тухайгаа дүгнэж шийтгэж энэ гэдэг л асуудал байгаа юм шиг байна байхгүй. Гэтэ одоо ингээд жишээлбэл тавьж чадахгүй байгаа тий тухайгаа бол хизээч ах дүнэртэйгээ их мөртэйгээ бол чи ярьж байгаагүй юм те. Би ингээд та нар тэгдэггүй мүү тэргээд бүр том болцоо юм манай ч гэсэн тийч асууж иж байгаагүй. Хүч бид нэр ерөөсөө тэр ийм сэдвэр бол ярьдаггүй. Айгуу тийм дипломат маягийн л зүгээр. Гуруулагийн саяны ярьсангаас ингээд сонсонгууд шалтгааны ингээ олсон юм шиг надад санагдчих байхгүй тийм ингээл хүмүүс ч нөгөө зарим шалтгаан ингээл мэддэггүй штэ би яагаад ингээ тавихгүй байгаа мэдгүй байна гэдэг ч юм уу тэнгүүд ингээд манай өнөө хувьд бол ингээ за ээжээс авсан гэрийн хүмүүжлээс авсан юм шалтгаан байгаа юм байна тэгээд тэр одоо нөгөө нэг бас гадны тий нэг хамаадны ахын бас одоо таагүй тийм дурсамж бас байгаа юм байна гэдэг ч юм ингээд нэг юм 2 3 юмнууд ингээд байгангууд тэрнээсээ одоо ингээд шалтгаан нь олсон юм чинь гаргалгааг нь гаргахад амархын биш үү. Одоо ингээд нөгөө сэтгэл зүйч дээр очсон эсвэл хостелтын юм дээр очсон гэх тэгээд яриад байна шүү дээ. Түрүү ярьсан шүү дээ. Тэгээд тийм болохоор тэр гаргалгаа олоход амархан байд юм бэ нөө эсвэл олсон уу? Яг ямар байх вэ гэж. Ерөнхийдөө тэр сэтгэл зүйн ингээд сэтгэл засалчтай уулзсан хов сентрийн үр дүн би одоо өөртөө юу гэж ойлгосон бэ? Би ээжигээ уучлж гэх юм уу? Яг уул нь бол ингээд ээж надаар уучлагдахаар юм хийгээгүй байгаахгүй нөгөө талаас бол уучлагдахаар байсан юм шүү. Наа ч бас ингээд аюу тийм комплекс асуулт юм шүү. Тийм одоо миний дотор ялцчихгүй нөгөө ээжд гомдол нэг тийм юм байгаад байгаа болохоор би өөрийнхөө хувьд бол ээжлийг уучлах ёстой. Тэрийг одоо хүлээн зөвшөөрөх гэх юм одоо тэр хүн өөрийнхөө чадлаар хийсэн ч гэдэг юм. Тэрийг ингээд ойлгох ээжигээ ингээд байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн юм аяг дүгнэлт рүү айгүй их очдог байхгүй юу. Тэгээ би ингээд ээжигээ заа уучлаа гэхээр тэр нь ингээд надад ерөөсө болдоггүй. Би тэг ингээд хийж чаддаггүй. Тэгэл би ингээд янз бүрээр үзээл тэгэл тэр нэг ном аваад нэг асуул хийж яхад за ээжтэй ингээд хайртай гэж хэлээд үзсэн. Тэгэл би тухайн үед ингээд хүчлээр хэлж үзчихсэн. Танд баярлж авдаг шүү. Намайг одоо ямар ч ийсэн өсгөж төрүүлсэнд баярлалаа. Ер нь бол амьдрал хайрлсанд баярлалаа. Тэр л хангалттай байсан юм гэж гэдэг юм. Гэт хэлж үзчихсэн. Тэгсэн чинь амар инээдтэй. Би чамайг хизээний цагт одоо нэг ингэж ойлгоно гэж хүлээж исэн юм аа. Чөлөө ойлгоно гэж итгэжсэн гэсэн утгатай юм лсэн аахгүй. Тэгсэн чинь миний эсэргээрээ гүжиж цаадлаа. Яхара намайг. Тэгэхээр тэр хүн ингээ бүр цаанаас шууд ингээ намайг буруу юм хийгээд байгаа энэ хүүхэднийг л болохгүй байгаа гэдэг ингээ ботцсон байгаа учраас надаас тийм хүлээж штэ. Тийм эргээд төрчихөж байгаа байхгүй. Их мэдчлээ ингээд би яг ингээ янз бүрээр л үзтiin тэгэл хаяа бэлэг мэлэг явуулж үзгээл хаяа өөрт нь асуудал тулгарнгуут нь тэрэн дээр нөгөө нэг өөрөө би чи ингээ ээжис зөөлөн дулаан үг ингээ надад асуудал тулгарнгуут зүгээр сонсоод ядахтаа өгдөг тийм байгаасаа гэж үздэг болохоор энэ хүн хэлэнгүүт нь за тэгсэн гэл сонсхийг хичээд. Гэтэ бас яалтчгүй би чинь тэгэл одоо тэр хүний 50% бүтээл болохоор хүсээгүй бас яг ижилхэн зан гаргаад байгаа байхгүй. Тэгээ тэрийг ингээд эргээд өөрөөсөө харахаар бүр ингээд зүтгэрийн тайрш буцаад нөгөө гайг болж исэн өөрийгөө буцаад эхлээд би ч юм да өөрийгөө хоцрыг авах гэдэг шүү дээ. Чи дараа нь ээжтэй уулзалт гэжсэн хүн чинь буцаад өөрийгөө яа би ямар арчааг юм бэ болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр би одоо миний сүүлийн хэдэн жил одоо баримтлж байгаа зарчим хэм бол энэ ээжийг уучлна ойлгон гэдэг чинь зүгээр миний дотор одоо би өөртөө л уучлах хэрэгтэй. Тэрнээс яг ингээл заавал ээж гэдэг хүнтэй ингээл ярилцаал та тэгэхэд гисэн байхгүй юу. Тэгэхэд би тэгж гомдоод энэ гэдэг ч юм уу. Тэгж болол би тэрийд бол хийж болохгүй юм шиг байна. Тэгж яг гэж хийдэд дуудаа үдсэн тэнгуут ерөөсөө л ингээл ээжийн зүгээс ингээл амар их асар их гомдол байдаг байхгүй. Та нарын хинж намайг үнэлдэхгүй би өстө насаараа та нарын гэл гэж амьдарсан, харин амьдралаа зориулсан гэдэл ингээд одоо намайг хинж харж үзэхгүй байна яж ингээл. Тийм болохоор тэгээд нэг дипломат за сайхан байгаа. Би сайн бистэй гэл нэг тиймэрхүү хэлцээтэй болчихсон. Одоо ингээд нөгөө өөртөөгөө ингээд ажиллаж үзсэн гэдэг чинь шүү дээ тийм ингээд өөрийнхөө очрыг олохгүй л ингээд хийчихээл сэтгэл зүйн өвдөж тэр тийм ингээд залуутай уулзаад ингээд жоох өөрийгөө нээх гэж үзээд ч тэр тэгээд өөрийнхөө оролдоод
тавиулъя гэдэг ч юм уу те. За ингээд залуутай би ингээд хамт байгаад тавихгүй байна. Би өөрөө тавиулж чадах нүггүй ч юу оролдож үзсэн үү? Үзсэн штэ. Би ч одоо насаараа л баг гар хангалаг хийж байна. Бид нэг 20 хамгийн анх хүнд түнтэй удаж үзэхээс өмнө илүү үзснийхаа дараа ч үлээ ямар ч анх порно үзэж эхэлсэн. Тэгэл тэрх үдээ ч гэсэн ингээл амар айцтай. Гэвч гэртээ ганцаархнаа ажижл ингээл хамаг цонхоо хагаал хөшгөө хагаал бүр нэг бууланд очсооч муугаад. Тэгээ би тэр мэрийг бодохоор яаан л та гэж бодод. Тэгээд эхэлчихсэн. Тэнгүүд би яг ингээд хиндэ бэдхтэй бүр ингээд яахаа мэддэггүй байсан юм а. Гэхдээ ингээд яг одоо порно ч юм уу ямар ч бүр ингээд эротик кино үзэх одоо өгүүлэг уншихаар ялцгүй тэр доор ингээд нэг юм ингээд чимчигнээд чимчигнээд одоо яг үнэ тий. Тэнгүүд би яг тийшээ миний гараа явах хэрэгтэй мэй гэж ингэж ойлгож байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг одоо хаана гэж хайсан. Тэгээ би ерөнхийдөө бол хиллүүгээл оролцдог. Тэгээд би яг өөрийнхөө хэмжээнд болохоор би тэрийг тавиад байгаа болов гэж бодсон байхгүй юу? Тэгээ тэр нь миний хувьд одоо чинь за би ингээд тайлбарлахыг хичээе. Хамаг би ингээд нэг жоохон чангараад тэгснээ ингээд гинт сулраад тэгээ тэр нэг бараг л 1-2 секунд ч юм уу тэгэл яг алга болчихдог байхгүй. Тэгээ тэр мэдрэмж нь гэхдээ надад гоё байдаг. Тэгээд нэг сэтгэл заслын үеэр ярьжсэн чинь хэрвээ чи ингээд өөр дээрээ хийгээд болоод байгаа болол хүнтэй хийгээд ч гэсэн уулна болмоор юм да гэсэн юм хэлчихсэн байхгүй. Тэгэхээр би за тэгвэл одоо тэр мэдрэмж хүнтэй хийхээр болохгүй байгаа юм чинь. Хүнтэй хийхдээ одоо тэр мэдрэмж яахгүй байгаа юм чинь. Тэгэхээр би өөртөө хийгээд байгаа тэгэхээр биш гэсэн үг юм болоо. Одоо би нэг харьцуулж мэдгүй байхгүй. Би ямар одоо нэг хүн тааруулснаа. За би ингэж хийж байна. Энэ зөө одоо тавьчлаа зөө гэж тийм юм байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр өөр ингээд яг яахыг хэлтгийг ингээд өөртөө тодорхойлж чадахгүй. Эсвэл мэдгүй би бүр нөгөө тавихгүй яваад байна гэж бүр амар асуудал болгоод байсан ч юм уу. Одоо бүр гэхдээ шингэн гадагшлна. Ямар нэг одоо ингээ бүр ингээ тацруулаад square image тавихгүй байлаач гэсэн ямар нэгэн шингэн гарч ир тэрнээс дурхан. Шингэн гарна. Хөөе шингэн гарахгүй ч гэсэн бас тавьдэн шүү дээ манайхаа. Харин тийм. Би тийж бас хай тавьдаг шүү. Шингэн гардыг. Тэгэхээр одоо эсвэл тойроос би асууж болох уу? Одоо би тэр ялангуяа өнөөдрийн хэд нэг подкаст хийсэн чинь 24 цагийн дотор 14 удаа тайсан. Тэгэхээр тэр яг тавих гэдэг процессыг үгээр тайлбарлахыг гэвэл юу гэж хэлэх вэ? Өнөөдрийн өндөрлөгөөс харахад гэж заяа. Харин тий. Наадтай чи бас их тэмцэх хүн байна. Би бас ингэсэн. Би өөрөө түүхийг ярьж байгаа. Би одоо нэг ном уншиж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр штэ ингээд хэрхэн тавих вэ гэсэн тийм ном заяа. Яг монголоор яг орчуулж байгаа гэж мэдгүй. Хэрхэн дур хандах вэ? Тий, ер нь бол хэрхэн тавих вэ юм байна заяа. Хэрхэн зөв тавих вэ гэдэг ч юм уу. Ингээд айгүй олон төрлөөр тавьж ингээд үдсэн байхгүй одоо миний хувьд гэх юм бол юу гэдэг чичирж тавьдаг ч юм уу те ингээд заримдаа ингээд бүх бие салгалдаг ч юм уу те тайсны дараа тэгээд заримдаа ингээд хамаг бие чангалаад ингээд бүр шүд мүдэ зуугаа тэгээд ингээд бүх юм тавирдаг ч юм уу заримдаа ингээд бүр асгарж байгаа юм шиг одоо нөгөө сквертэн болохгүй маа гэхэд амар их шингэн гарцсан ч юм уу заримдаа бүр шингэн юм ингээд тавьж үзэнгүүт надад ийм асуулт орж ирсэн байхгүй юу одоо ингээд ариунагийн ярихыг сонсоод ариуна чи манай найз чи ингээд өсөрж гинэ цацруулж ингээд цацруулт ариуна гэдэг шүү дээ. Тэгмээ бас нэг найзаа сонсоод бас ингээд цацруулдаг ингээд ярьж байгаа хгүй тэгээд ингээд би бол хизээш тэгээд цацруулж тавьж үзээгүй юм ихтэй хүн болохоор би өөрн зөв тавиад байна уу би өөрн ингээд тавьж зөв тавьж байна уу эсвэл би өөрн яг тавиад байна уу гэсэн асуулт өөртөө тавьж үзсэн байхгүй. Тэгээ ингээд бодсон чинь заримдаа нэрээ тавихгүй ч байгаа шиг санагцсан байхгүй. Одоо ингэ би өөрөө л мэдчихэж штэ би ингэ тавиад байна гэдгийг тэр нь ер нь бол тавьж байгаа л да гингүүд тэгээ тэр намайг унссан чинь ер нь ингэ яг олон дасгал байдаг юм байл л би тавьдаг юм байлээ заяа ямар ч байсан. Тэгээд айгүй сонир санагдчихсан би тэгээд нэрээ юм олон төрлийн тавьдаг арга байгаад байгаа юм биш үү одоо заавал би одоо ариуна шиг цацруулахгүй байгаа нь би тавихгүй байна гэсэн үг юм биш юм байна гэд би ингэ амар одоо харьцуулна гэдгийг цаашаа
би бас нэг тийм мэдрэмж аваад үзчихэмсэн гэдэг ч юм уу те ингээд тэр яг ямар мэдрэмж бол гэдэг амар сонирн байгаа байхгүй. Яг түрүүний чи нөгөө хэлсэн шиг те ингээд би тавьж үзээгүй юм чинь заяа чиний яриад байгааг би юусэн мэдэхгүй байна гэд нөгөө нэг тэгсэн чи би түрүү яг ингээд баф болж байгаа байхгүй нэр тийм юм биш тийж хүн одоо цас үзээгүй хүн цасны тухай яриад байхаар ч нэг юм сонирн байдаг да. Яг тэр шиг юм тэр шиг надад санагцаахгүй те би за гэд тэгээд тэр ямар ч номыг унсны дараа ер нь бол зөв одоо замдаа явж байгаа хүн юм байна гэдгийг өөрийгөө олж мэдсэн. Тэгэхээр ингээд яг нэг төрлөөр тавьдаг хүн гэж бас байдаг, бас олон төрлөөр тавьдаг хүн гэж бас байдаг юм байна гэж ойлгосон шүү. Ариун нэгэд миний хувьд тойрын ярьсан угаасаа айл л надад тохиолдсон байна. Эхний нэг хэд мэд дээр бол бүр амар татарч ингэмийн гарan заяа. Тэгээд тэр сүулдэ тэр ч гарч мархаа байна штэ. Зүгээр авж байгаа таашаал нь ингээд байгаад байгаа мөртлөө шингэн гарахгүй ч юм уу дуусч байгаа тий. Одоо мэдгүй нэг тийм хязгаар байдаг байлгүй дээ нөгөөний би ч одоо. Эсвэл зарим нөхцөлд одоо юу гэдэг би ингээд анхудаа ингээд тэр залуутаа унтж байгаа ч юм уу тий. Эсвэл одоо юу гэдэг доороо би ингээд юм малчуур тавьж маягүй ч юм уу тий ингээд хүний гой цагаан хэрэглийг би ингээд боош ингэ болгохондоо гэж бодож юм бол тэр нөгөөний цацарч мацардаг юм чи гарч ирэхгүй. За. Тий. Тэгээд тэгэхээр чин тэр чи яг сэтгэл зүйн бас асуудал байгаа байхгүй тий ингээд би ингээд энэ асууж болно барыг болохгүй гэж ингэж харж марж байгаа сонголтойгоо тэр даа байр шиг. Бүр нөгөөдөө ярьцаа өнөөдөр яах юм яа. Тэгээ арай гэтээ яг өөрөөгөө тэгж мэдрэх нь юу юм бэлээ. Би чи ийм үе тавиад байгаа юм байна. Би ийм үед цацруулж тавиад байгаа юм байна. Би ийм үед таашаал аваад байгаа мөртлөө нөгөөдхөнд маань тавьж байгаа нь мэдрэхдэггүй байгаа юм байна гэдэг ч юм уу тий. Тэгээ сүлд нь одоо тэгэл өөрийгөө ойлгож эхэлж байна л да. Тэгэхгүй бол нөгөө нэг чи нөгөө цацруулж тавьдаг гэсэн яасан. Чи яагаад тавих байгаа гэдэг ч юм уу. Тийм асуулт олд ирсэн тохиолдол би. Тийм болохоор зэрэг би сая зүгээр нөгөө нэг өөрийгөө оролдож жагаад ингээд тийм 1-2 секундын мэдрэмж авдаг гэж ярьлаа шүү дээ. Тийм оролдогч маань. Би бол тэрийг тавилт тахаа гэж бодож байна. Ягаад чи? Тэг ягаад нөгөө тавилт гэхээр зэрэг бид нар ингээл заавал надаас бүр амар ус шиг тэмх шингэн гараал те тэгж мэгэл байгаа процессыг бид нар тавилт ойлгочод байгаа юм шиг байна тэгвэл тийм биш зүгээр чи өөрөө таашаал аваад ингээд би ингээд ёо ямар гоё болчихоо гэд нэг 2 секунд ингээд нэг чиргэнээд ингээд бүр ёо гэдэг хамаг болчин тавирал ингээд тэр ч гэсэн би бол тавилт мөнлөж хэлнэ. Угаас таашаал аваад сүв зүгээр байж байгаа би ингээд сууж байгаа мэдрэмжээс тэр чи өөртөө тийм биз дээ ингээд би таашаал аваад гар хургаараа оролдоод тэр хэсгээрээ би ингээд жиргэнээд ингээд өнгөрч байгаа бол тэр бол тавилт мөн гэж би бол хэлэх юм байна. Гэхдээ бид хоёр ч бас мэрэгчний сексологч биш шүү дээ. Адилхан эмэгтэйчүүдийн зүгээс хэлж байгаа болохоор. Гэхдээ ихтэй хараа яг тэгэж ингээд тавихаараа шүү дээ. Нэг юм 1-2 секундын ингээд одоо юу гэдэг гоёа авчиж байгаа тавьдаг ч юм уу те нэг хаяад тиймэрхүү юм болдсон шүү дээ. Тэгэхээр нэг юм дутаад идэх байхгүй нэг юм. Тийм мэдрэмж авдаггүй юу нэг юм хайлт яатсан юм шиг ингээд санагдаад нэг юм хоосоо өргөөд дутуу алсан байгаа шиг. Дутаасан байгаа яа тийм мэдгүй л л та. Нэг юм цадаагүй байдаг та. Дандаа идэж явах юм ярьдаг. Цадаагүй нэг юм нэг гоё амттай юм идчихэд одоо нэг юу гэдэг цагаасараар нэг бууз 10 бууз алийг нэг 2-ын идчихэд нэг юм дахиад бууз идмээр шүү дээ. Эсвэл нэг яг нэг тиймэрхүү юм санагдаад байхгүй юм. Татмаг тэр бас байж магадгүй байна. Бид хоёрыг сайн нөгөө сонсч чинь ингэж санагдлаа. Би яг ер нь өөрөө яг нөгөө тавиад байгаа мэдгүй гээд байгаа. Тэгснэ дээрэс нь яг би тэгвэл яатсан ямар үед өөрийгөө тэгвэл тавьчлаа гэж хэлэх гээд байгаа бол гэсэн бодож байгаа хгүй. Тэнгүүд нөгөө нэг их порно үзтiin бас гай юм уу одоо юу мэдгүй. Тэн дээр ч энэ эмэгтэйчэн тайхтай ингээд би энэ чичрээл бүр ингээд. Гэтэ би яг заавал тийм байх хэвээр гэж байхгүй ч гэсэн өөрөөсөө нэг тиймэрхүү юм хүлээгээд байж магадгүй ч юм шиг. Яг би нэг тэрхүү үед бүр ингээд нэг хяналтаа алдаад тэгээ би бас нэг юм уншижсэн шиг санагдах. Эсвэл нэг сэтгэлс маань хэлсэн ч билүү. Ер нь 50 гэдэг чинь тэр ингээд бие организмын хувьд болоод байгаа юм биш. Тархинд л болдог зүйлтэй гэсэн юм л санахгүй. Тэгээд би тэгвэл тархиа яг ингээд сексийг унтрааж чаддаг үлээ. Гэхээр би ерөөсөө тэгдэггүй. Дандаа бодолтойгоо байгаад байдаг байгаа байхгүй юу. За одоо энэ залуу тавих гэж байгаа шиг байна. Яавал энийг за заримдаа одоо хурдан дуусан бол за энийгээ сурт тавиулъя шиг тийм эсвэл заримдаа болохоор анхандаа болохоор би надад ингэдэг болох гээд байна чи одоо нэг ингэдэг тэгтэй гэл ингээд хоолойдоо толгойд ажиллаад хитрхийх ажиллаад байгаа юм шиг
санагдсан юм байна. Дээр нэмээд бас нэг одоо ингээд хамт секс хийж байгаа гинэ. Ямар тэнэг өгүүлбэр вэ? Одоо ингээд секси харилцаанд орж байгаа хүмүүс маань ингээд тавихын маань ингээд хүлээгээд тий одоо ингээд чиглэл юу тий. Би ингээд тавих гэдэг тэрнээс өмнө чи ингээд амар гой тавиадах энэ гэдэг ч юм уу тий ингээд нэг юм надаас ингээ хүлээгээд дээ штэ. За аль би харж чи гой тавиадах гэдэг ч юм уу те. Ингээ нөгөө нэг гэрт хүн орж ирэнгүүт манай энэ германаар ярьдаг чинь германаар луудаад чих гэдэг шиг те. Ингээ энэ тавьж чаддیں۔ Энийг одоо тавихыг хараадах гэдэг юм шиг ингээ хүлээгээд ингээ анаад ингээ зогсож байгууд ингээ ер нь бол ингээ тавьдгүү заяо. Харин тий угаасаа тэгээд нэг юм мондарч тийм аа тэдгүй ингээ тарьдаг тий. Шууд ингээ за ишиг гэдэг ч юм эсвэл ингээ шууд тарих бодоод лайлаа гэдэг ч юм уу. Мэдгүй тэгээд ш надалаа. Тэгтээ чи өөрөө одоо ингээд бит хоёр ингээд чамд ингээд чи тавьдсан юм шүү энэ төр гэж тэгж мингүүд хүүш би нэрээ тавьдсан юм шүү гэж бодол төрж гинөө. Яг төрж гин. Тэгтээ би бодоогүй шүүмд бодож ирсэн. За би нэг хэсэг болохоор би юм бодолтой болчихсон байхгүй. За би өөрөө ганцаараа одоо порно үзээд ингээд гар хангалга хийхээрээ тавьдаг. Эрэгтэй үнтэй хийхээрээ ерөөсөө бол тавьдаггүй. Гэтдэг болцсон юм. Тэгснээс үүлдээ тэр нөгөө ингээд нэг дахиад би ингээд чөлөөж чадахгүй байна. Байнга ингээд тоо бодоод секси гэдэг. Тэгээд дээрэс нь ингээд яг нэг тийм тэр бими татганж матгнаад одоо тэр түрүүний нөгөө нэг орд дэвсгэр ингээд шал найтан болно гэдэг шиг тийм юм би бол хийж үзэж байгаагүй мэдчихгүй. Тэгэхээр нөгөө нэг тийм юм хаанагаан болоо гэж ингээд нэг хүлээж бодохороо таахгүй одоо вирусыг тавьж байгаагүй юм байна гэд сүүл рүүгээ тийм болцсон шиг санагдаж авчлаа сая. Тийм байж бас магадгүй мэн. Өмнө нэг хэсэгтээ болохоор би ганцаараа ингэ болчтыг тэгээд хүнтэй яхад болохгүй маа гэж нэрээ ярьдаг л байсан юм биш. Тэснээс үлдээ би ч ерөөсөө тавьдаггүй. Эсвэл чамаг үнэхээр тавиулах залуу гарч ирээгүй байгаа юм байна. Бүр асуулах тий. Харин тий. Яг ингээд бүр хамаг юм чи хөдөлгөөд бүр ингээд амар тех залуу гарч ирээгүй болохоор. Тийм. Тэр чинь бас нэр би бас бодож үзээ. Тэгээд хэдэн жилийн өмнө Монгол явсан байхгүй юу? За. Монгол залуутай унтах зорилгоо. Би ч одоо нөгөө юу нь хайчих юу төлөө хичнээн холцсон ч гэсэн илхэн хайчих гэж хэдүүлээ. Би баг энэ Европ залуучдтай ер нь таарахгүй байх шиг байна. Тэгээд ер нь Монгол хүнтэй үзэхтэй. Гэж одоо Монгол явсан. Тэгээд яасан ч танилцах хапаар бол айгу бүтлгүй байсан. Одоо би ч нөгөө нэг энэ л танилцахад анх хэрэглэж үзэл эдхийхээрээ батцсан Монголд очсон чинь тэгэл би ингээл хүмүүстэй шууд яриад тэгээд шууд унтах хүн хайж гэж бичээг л тэ. Зүгээр ингээд ядахтаа лог ингээл олон бичижсэнээс нэг уулзаад үзчихээд нэг кофе уучих эсвэл номын төлөвт би одоо явж чи ирээд ингээд уулзж болно гэсэн ч юм тэ. Тэнгүүд амар тэнэгдүүлгэнсэн, тойруулсан яг юу үсэд яах гээд байгааг нь мэддэхгүй бүр амар хамаг энерги хүч сорсон тийм харилцаанд байгаадсан. Тэгээд би танилынхаа хүрээнүүдэд найдаад уул нь хэд хэдэн үнтэй гайгүй нэг уцаарч ярьж үзэл заримд нь нэлээ нэг ах залууч байсан. Тэгэхээр нь баг ингээл шууд хоол намайг хоолнд өрсөн найзаар дамжуулж холбогдсон чинь юу ч гэсэн уулзч үзье. Тэгээд уулзаа ярьж байхдаа хэлж үзэл. Тэгэхээр би айгүй өөрийнхөө хувьд бол айгүй хичээсэн. Тэгээд амжилтгүй байсан. Өөрийнхөө хувьд бол айгүй олон төрлийн залуучууд үзсэн гэж бодоод байдیں۔ Тэгээд тэр дундаас ихтэй яг гоё таарч байсан нь. Тэгээд би тэр нэг голд нь дурлаад яжсан залууд болохоор тэр бол айгүй намайг тавиулах гэж үздэг байсан. Гэхдээ одоо эргээ санахаар яг нэг тийм хамаг би ингээд би өөрөө чангалаад тэгээд баг би ингээд нэг заримдаа яг нэг тийм мэдрэмж авдагс. Яг ингээд одоо тэр нэг тавих гэдэг нь энэ юм болов гэдэг ч юм гэж бодчихгоот ингээд бие бүр чангалаа. Тэгээд тэрийг ингээд тэрхүү үед нь яг нэг бие хэрвээ би суллаа тавьчих юм бол одоо уулын тавьчих гад байгаа юм шиг. Тэгээд би суллалчий гэхээр нэг талаар суллаж чадахгүй нөгөө талаар бүр ингээд суллахгүй гэж бүр өөр ингээд чичрээ суллахгүй гэж бүр эсрэгдээр ингээд бичигээд байгаа юм шиг. Амар сонирн болоод идэгсэн. Тэгээд би айгүй ойрхон за энэ би шийхгүй болохгүй нэг л ингээд босоо явчихдаг байсан байхгүй. Тэнгүүд чи наадхаал ингээл баг харин тэрийг л гарч марч шээсжээс хамаагүй зүгээр л маа гэж асах хэрэгтэй юм шүү. Тэр харин одоо шээс нү яасна хамаагүй ерөөсөө юу ч бодох хэрэггүй. Гингүүд би ч одоо нөгөө айгуу жоохон сайн охин болохоор одоо нэг тийм миний дотор нэг тийм 20-тай юм би ийм байж болчихгүй зүйл одоо нөгөө яас ичдэггүй юм. Чиний яндасан л өгсөн байгаа гэдэг шиг тиймэрхүү юм бүр ингээд намайг миний дотор
үлдсэн орцсон байж идэг юм шиг тиймэр би мэдрээд байдаг байхгүй. Тэгээ би одоо тэрийг яаж ингэж суллах уу? Тэнгүүд дахиад бас нөгөө масгалуулна хийж үзчихсэн. Одоо би их яг тэр хэсэг тийм даралтаараа ингэж хурж үз. Тэнгүүд ямар мэдрэгдэж чинь гол нь ингээ мэдрэмжийн анхаар гэл. Тэгэж яг би тэр тасгалын ачаар зүгээр яг порно үзгүйгээр нэг яг зүгээр төсөөллөөрөө нэг удаа л яг өөрөө нөгөө тэр 1-2 секундын нөгөө мэдрэмж авч үзчихээд чинь. Тэрээс би чинь миний бас нэг одоо асуудал гэх юм ямар хий. Би заавал нөгөө яг порно үзчихэж л яг хангалан хийж чаддаг. Үзэхгүй яг зүгээр ингээд яхаар ямар ч мэдрэмж төрдөггүй. Тэгээл бас тэр намайг тавилах гал үздэг байсан залуу хамтдаа тэгвэл ингээд хоёлаа порно үзье гингүүд хамт үзэхээр би бас ингээд яач чаддаггүй өөрийгөө оролдож чадахгүй амар ийгүү. Тийм байдаг байсан. Тэгэхээр одоо зөв залуу мэдгүй байна. Ихтэй энэ яг зөв асуулт эсгийг нь сайн мэдгүй байна. Одоо ингээд бид нар ингээд тавихгүй байгаад ахаар нэг юм уур уцаартай болоод байдаг та. Тэг ингээл одоо юу гэдэг найз залуутаа ингээл унтаал би тавихгүй байгаад ах юм л ер нь л ингээл нэг удаа тавихгүй байла хоёр удаа тавихгүй байла ер нь л ингээ ууртай болдог заа юу. Тэгэнгүүт чиний хувьд ингээ ерөөсө тавиагүй байгаа шүү дээ ингээл хүмүүст найзуудаа найз залуутаа юм. Тэнгүүд өөрөө чи ингээд ааш цаанд ч юм уу сэтгэл зүйд нөлөөлдөг үү? Би бас тэрийг нөгөө нэг харьцуулж бас мэдгүй яа. Харин тийм л юм байна л да. Ингээд гэхдээ юугаар явал гоо хүнийхээ уулын би өөрийгөө ингээд тайван дуугууд талын хүн гэж боддог ч гэсэн өмнөх нөхөрчдөр одоо найз залууч гэсэн бас нэг ижил юм хэлээд байдаг юм. Гинт ингээд би огцом сэтгэл санааных нь байдал нь өөр болдог. Жохон юм ингээд янгуутал ямар ч уурлах одоо тэгэж нэг дуугаа болох дуугаа ургах тийм болог баг. Амар жижиг хэмиг дэвэрэгдэг энэ төр тэгж хэлээд байдий. Тэгээд тэр нь гэхдээ миний хувьд болохоор амар чухал юм болоод байгаа байхгүй юу? Одоо тэр хүн надад нэг тийм үг хэлж байгаа нь бараг тийм өнгө тооноор хэлж байгаа нь энэ ингэж надад харьцаж болохгүй шүү дээ гэж бодоо. Тэгээд гэхдээ тэрийг ингээд шууд тэр доор ингээд хэлж чадахгүй эхлээд бодох ёстой юм шиг. За би энэ дээр ингээд одоо шууд уурлах ёстой юу эсвэл гэхдээ би тэрийг ингээд нэгэн дотроо мэдэрсэн учраас гаднаа нууж чаддгаа. Эндээ л угаасаа миний царай хувьсыг л тэгээд тийм болчихдог гэсэн. Тэгэхээр одоо мэдгүй тийм байж магад. Ингэж асууж болох хэсгийг мэдэхгүй байна. Гэхдээ гэрлэлт нь яагаад болсон юм бэ? Одоо тавьж чадахгүйгаас ч юм болсон байж болзошгүй гэж боддгоо. Яг тавьж чадахгүйгаас биш. Гэхдээ ер нь секс нэлээ нөлөөтэй байсан. Анхандаа яг гайгүй байдаг үсэн секс мэкс тогтмол хийдэг. Тэгээд явандаа юу болсон гэсэн чинь одоо манай хүн амар их порн үздэг. Би ч гэсэн үздэг л дээ. Одоо ч гэсэн үздэг. Тэгсэн чинь тэр манай экс болохоор аюу порн үзээд өөрийнхөө хэрэгцээг хангацдаг. Ингээ би ингээ хажууд нь байж хахад тэгэл сайхан порн үзэл өөрийгөө тавилчаад. Тэгээд ингүүд би үе ингээл хийлдэ би надад хэцүү байж тэр ингүүд би ядраад штэ. Хэцүү юм гингүүд тэр компьютер тоглоос уучна. Тэгээд сүүлдээ бүр эхэндээ би ингээл тэгэл яргалж маргалаа одоо кино аваад ингэж байгаа л хийж мэдээ сүүлдээ бүр ингээд би бүр тэр хүний гуугаад байгаа юм шиг санагдаад. Тэгээ тэр хүн ерөөсөн ямар ч за тэгээ гуйлаж хийснээ секс их үер ямар ч тийм итвэх хичээл зүтгэл байхгүй. Ер нь бол зүгээр нэг дэшээ хараад тавьчих сонирхолтой. Тэгэл би одоо залуу хүн яг юу хүлээж ирнэ яасан гэж системастан гэж бодогдоод. Тэгээ дээрэс нь хамгийн том бас шийдвэр гаргах одоо шалгуур нь би өөрөө дотроо юу гэж бодсон бэхээр би ирээдүйд охинтой боллоо гэсэн чинь миний охин ийм залуутай гэрлэлвэл би охиндоо юу гэж хэлэх байсан бэ гэж бодож байгаа хэрэг. Тэнгүүд би хэрвээ ийм мэдэрч байгаа бол ийм залуутай хэрэггүй миний охин гэж хэлсэн. Тэгвэл би охиндоо тэгж хэлэх юм бол яа би өөрөө тэр газараа байгаад байгаа юм бэ? Эсвэргээрээ бас хүүтэй боллоо гэж бодох. Миний хүү ийм амьдралаар амьдраад хажууд нэг эмэгтэй ингэж явбал бас л надад таалагдахгүй байна. Тэгэл заа. Салах хэвээр байна. Тэгэл яаж ч юу ч болсон бай. Бичсэн сална гэсэн шийдвэр гаргацсан байхад дараагийнх нь учир нь болно гэл. Тэгээд айгүй сайхан салсан. Одоогийн найз залуу нь юу хөө? Одоогийн манай хүн болохоор тийм би бас буруудад хамгийн анх нөгөө бит хоёр уулзал хамгийн анхны сексийг бас л нөгөөд ч намайг тариулна гэж үздэг байхгүй. Тэгэхээр би нөгөө тэр үед миний бит хоёр ч амар огцом эхэлсэн.
танилцал шууд 3 хоног хамт байсан. Тэгээд тэнгууд би бүр нэг баг амар дурлаад мансуурлын байдалтайсэн. Тэгээд нөгөө нэг тавьж үзэг мүзэг би хэлэхгүй бай гэж бодож байснаа ч марцсан. Би тавьдаг юм уу намайг тавиулах гэж хэрэггүй гэд анхнаасаа хэлсэн. Тэгээд тэрнээс хойш нэг яха болчихсон шүү. Хичээхгүй. Тэгээ одоо баг зүгээр манай хүн өөрийнхөө хэрэгцээг хангаал. Тэгээд би ч гэсэн тэрэнд нь тэгээд нэг талаар би бас ингэж мэдэж тийм би баг зүгээр энэ хүнд ашиглуулаад чагаа юм шиг. Яг нөгөө яг тэр секси харилцааны яг тэг санагдав. Тэгснэ заримдаа анх болвол нь битээр ярьжсэн. Би ингээд ямар секс дуртай ингээд удаан оршилтай хэрэгтэй. Миний тэр хэсгүүдийг ингэж өнсвөл ингэж хөрвөл надад таалагддаг. Тэгж жаад ингээд баг 20-30 минутын дараанаас яах байх хэрэгтэй. Тэгжсэн тэгсэн чинь манай хүн болохоор айгу тийм хурдан дуртай. Тэгээд одоо ингээд секс харсан чинь юу амар хурдан. Юу нөгөө оршил байхгүй. Тэгээ би яг бас сайн хэлчихсэн байхгүй. Хойлоо нөгөө анх танилцсад юу гэж хэлчихснийг санаж байна уу гэсэн чинь мэдж байгаа. Тэгээ би өөрөө гол нөгөө нэг мэдгүй салхацсан ч гэх юм уу нэг тийм за би тайхгүй юм ч тий. Тэргээд нэг тийм бүр хаашаа өөрийгөө хаашаа тавьсан ч биш. Тиймэрхүү байдалтай болсон байна. Надад нэг юм жоохон алхам л хэрэгтэй байгаа санагдаад байх юм. Нэг жоохон ингээл яг нэг чи үзүүрдээ нь очиж зогсцсон. Тэр нь яг одоо бүр арай жоохон тодруулыг өөлийг чамд яаж мэдрэгдэж байна. Тэг энэ хүн яг яатсан байна. Одоо ингээл яг тэр нэг одоо чи ээж байгаа амьдралаасаа ингээд нэг юм за энэ хүн угаасаа ойлгохгүй юм байна гэд ингээд орхиж чадсан шигээ тий. Яг чи тэр нэг төвчийг тайлж чадах юм санагдаад байгаа байхгүй одоо ингээд за энэ юу гэж бодох надад хамаагүй тий. Тэг би энэ баг нүүрэн дээр баасан жаадیں۔ Надаас ямар ч ингэн гарсан яадیں үү гэж бодоол зүгээр тэр би шейкгээд ингээд мэдрэмжийг яг нөгөө нэг яг тэр нэг дугаар дээр бит хоёр ярьжсэн да бүр хөлөлгөрөний хамгийн анхны дугааруудын нэг дээр 50-аад байна уугүй юу гэдэг дугаар дээр яг секс гэхээс өмнө ингээ сайхан очоо шийгээд тий сайхан бие сайхан бэлэн болгочоод одоо угаасаа надад гарах хэвээр шээснүүд бол дуусчлаа эндээс надад гарах хэвээр юм надаас энийг араас гарах хэвээр юм бол дуур тавих шингэн гэж бодоод ерөөсөө угаасаа тэгээ шээс гарсан байсан чи яадیں۔ Энэ угаасаа ингэ өөдөөс нь цатарч ийл хохно шүү гэж бодоол сайхан ингэ тэр бүх юм ингээл зүгээр мартаал мэ гэж цацсан юм шиг ба тэгэл тэр цацах мэдрэмж аваад цацагдчихвэл тэр үгүй бол тэгэл юу ч гарч ирсэн бай угаасаа энэ би ингэж тавьдیں۔ Гээл дуусаа гэж л бодох хэрэгтэй болов. Одоо миний мэдхгүй би одоо ингэ яг тавьдаг мэдрэмжээ бодонгууд ингээл би тэгдэг сагдаад байгаа байхгүй ингээл яг эндээс нэг юм ингэж авилж гарч ирээл тэгэл надаас юу ч гарсан бай хогчно гэл ингээл тавьдаг. Нэг чиний хийсэн ажлын үр дүн ингээл гайхалтай Гэхдээ нэг биеэ сул тавьмаар юм да тий. Нэг тэрийгэл нэг блок гаргачих юм бол нэг тэгээд гарцсан юм айгүй гарчих юм шиг бас яг надад их тийг санагдаад байл. Хэрвээ үнэхэр шигэд байл одоо юу гэдэг дүүшин дотор яаж үздэг ч юм уу те шийсэн ч дүүшин дотор шээнлэдтэй тиймстэй. Тийм болохоор нэг юм жижигэн юм дээр мэдгүй өөрчлөх юм болвол тэр яг юм санаа зовж байгаа бүх юм авч хаяал би өөрийгөө л сул чөлөөтэй болгоё гэх юм бол яг л нэг нэрэл ариун нэг ярьдаг шиг ойрхон байна да. Тэгэхгүй болвол нэрнгээс л юм бодоод байвал за энийг яс энэ одоо хурдан тавьчвал гэдэг ч юм уу тий. Тэгж бодоод ах юм бол нөгөө нэг яг гоё өргөл дээр иржсэн юм маань буцаад ингээд буучаад иж магадгүй бах л та. Гэтэ энэ зүгээр яг нөгөө өөртөө туршлага дээр л ярьж байгаа болохоос ш. Тэгэхээр яг нөгөө одоо юуны үднээс ч юм уу тий. Секс судлаач секс сэтгэл зүйчийн үднээс яриаггүй болохоор бас яг сайн мэдгүй л байна л та. Гэтэ бит хоёрын яасан бас яаж магадгүй бах тий нөгөө нэг зөвлөмж хэрэг болж магадгүй байх хүмүүс ч гэсэн бас бичиж олно шүү дээ нөгөө ингээд яг юм тавихгүй байж байгаа эсвэл яг тавиулсан тохиолдлоо бичдэг ч юм уу те яг намайг ийм юм тавиулсан гэдэг ч юм уу тэгвэл бас тусалж магадгүй байх гэж бодож байна. Тий. Хоёрт хэлтгүү нөгөө би өөрөө ч гэсэн одоо бас яг нэг жоохон л нэг л юм болохгүй байна да. Нэг л юм би одоо ингээд нэг юм гогцоог нь одоо таслах ч юм уу одоо авах тийм юм байна гэж бодчих тий. Тэр нь яг юу гэхээр л ингээд дахин дотор аваад хөгжөөлөх. Би бол тэгж л бодож байна. Тэгээд одоо нөгөө нэг танаа найзлуугийн хувьс бодоод үзсэн ч гэсэн
хэрвээ би байсан бол тийм ингээд нэг залуу ингээд надтай секс хийгээд ингээд тавихгүй бол би ингээд нэг хэсэг оролдож удаж байгаа сүултээ заагаад би нэг ингээд ер нь баг дийл томоогоор ашиглая гэл. Одоо ингэж их муухай л юм. Тэгтээ тэгэл заа ёо гэж бодоол ер нь бол сүүл рүүгээ тэгээд энэ хямр хичээж мичээ гэж болчих واخ. Тэгэхээр угаасаа эмэгтэй хүн болгон тавих боломжтой байдаг гэж байгаа шүү дээ. Зүгээр гол нь яг тэр нөгөө тархинд юмал би өөрөөрөө бариалдаг тэр мэдрэмж нь л одоо тэр нэг цэнгэлийн манлайд хүрэхэд саадалчаад байгаа болохоос биш. Хүн болгон тавих боломжтой чадвартай. Тэр сквертийг хүртэл чадвартай гэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг чи чаднаа нэрээ. Чи амар ойрхон бэ. Би бол тэгж бодож байна. Амтимээ ойрхон байгаа. Дугаар ороод өнөөдөр яаж дуусаад гэсэн чи өнөөдөр тавьсарсан байл яах вэ? Гэж. Түр бичээрээ заяа. Би чадцаа гэж хэлээрээ заа. Тийм. Тэгтээ хэрвээ болчвол хэлнэ. Гэтэ тэр нөгөө нэг тархины яг төгжээ гэдэг айгу үнэ юм шиг санагцсан. Би нөгөө нэг сүүлд нэг залуудаа би нэг подкастн дээр ярьсан. Сүүлд нэг залуудаа унтжаах та гинэ. Унтсан байхгүй. Тэгсэн чинь вирус тавихгүйсэн байхгүй юу. Тэгээ тэр секс айгу ингээ гоё байсан ч гэсэн ягаад тавихгүйсэн бэ гэхээр тэр залуу ингээд одоо нэг найз хүүхнээс амар олон жил үерхсэн найз хүүхнээс салаад удаагүй залуус байхгүй. Тэгсэн чинь би ингээд өөрийгөө шууд бүрэн тавиад өгчий гэж юусоо бодоогүй. Ингээд байн намайг би тэрийг ингээд секс хийж байхдаа бодохгүй байгаа ч гэсэн ингээд миний даалт ухамсарт ингээд орцсон байсан юм шиг байна заяа. Тэг юус би тавиагүй заяа. Амар сонимаад. Тэгэл би бүр ингээд дараа нь би ингээд гайхсан заяа. Тэр залуу дуцар ирж захтаа хүртэл би ингээд хэлсэн. Тэг ингээд би барыг тавиагүй тийм шалтгаан байсан бахоо да гэд. Тэгээ тэр одоо ингэ ярьсан чинь нэр тэр юм маань ингээд тиймэрхүү зүйл даалт ухамсарт ингээ үлдчихдэг юм шиг байна. Бид нэрийг мэдгүйгээр. Тэгээ хэрвээ би тэрийг үнэхээр ингээд өөрөө өөртөө тэр ямар хамаатай бэ заая гэдэг ч юм ингээд үнэхээр ярьсан байсан бол бас арай өөр байсан байж магадгүй. Тэгэж яриаггүй би зүгээр дотор ингээл гэд ингээд чичрээд ингээд гүгэдээс аахгүй энэ залуу ингээд дөнгөс сайхан найз бол хүүхнээс салсан юм чинь юу гэдэг чинь ингээд нэг юм тийм бодолтой одоо тийм байх юм бол тарих ингээд байнга яахгүй байгаа ч гэсэн даалт ухамсарт маань иймэрхүү юм шингэждэг юм байна гэж би бодсон. Тэгээ дээрээс нь зөвхөн нөгөө нэг юу бас биш. Одоо сэтгэл зүйн нөлөөнөөс ч юм уу травмагаас биш. Бас нөгөө эрүүл мэндийн хувьяас бас хүмүүс нөгөө нэг тавьдгүй тохиолдол зөндөө байдаг. гэж би нэг уншиж ирсэн байна. Тэгээд ялангуяа одоо нөгөө бамбаны өвчтөй ч юм уу эсвэл нөгөө гормоны өөрчлөлттэй ч юм уу эсвэл ингээд тэг янз бүрийн өвчнөөс болоод ч юм уу бас тийм тавьдгүй тохиолдол бас байдаг. Тэрийгээ бас эмэгтэй хүмүүс ялгах хэрэгтэй хаа гэж бодож байна. Тэгэхгүй бол ингээд бүгд нь өөртөө юм хайгаад уналтай яагаад би тавихгүй байна. Нэг л юм байна гэдэг ч юм уу тэгж бас болохгүй хаа гэж бодож байна. Гэтэ нэг л юм байгаа үстэй. Тэр хүмүүсийн хувьд бол эрүүл мэндийн шалтгаан байгаа үстэй. Гэтэ нэг л юм байна гэл нөгөө хажуудгаас юм хайгаад байл бас болохгүй шүү дээ. Над чиг аа. Тийм болохоор яг зөв нөгөө нэг зөв учир шалтгаанаа зөв болвол гаргалгаа нь гаргахад амар юм уу? Гэж хэлвэл. Би бас ер нь яа заавал ер нь подкаст орж ярих хэрэг байгаа мó гэж бодсон аахгүй. Тэгсэн би бас яг тэр нөгөө миний энэ гацалт одоо энэ сэдвээр нэг ярих нь буруу ч юм шиг ярих нь ичгүүртэй хүн намайг мэдчихвэл яах юм. Нөгөө чинь энэ тэр гисэн одоо тэр гацалт ч гэсэн одоо миний тэр нэг бүр том нэг тийм блог дээр нөлөөлөд байдаг юм шиг санагдаад. Тэгээ би ингээд ер нь албаар энэ талаар ингээд нээлттэй ямар ч ярьж үзье гэж бодсон байхгүй. Тэгээд яг зарим одоо миний нэг хэсэг тэр нэг ганц шүний явдлаар яаж явах амар эргэн тойрныхоо тухай үед ингээд хамт найзлдаг ус охтууд амар хамаагүй ярьдаг байсан. Тэгэхээр тэр дунд одоо миний хичнээн ингээд нэг тодорхой өөрийнхөө хувийн мэдээлэл яриаггүй ч гэсэн гуант сонслоо гэхэд гэсэн ч гэсэн одоо тэгээд хамаагүй гэж бодоод ингээд ярьж байгаа надад амар нэг талаар айгүй бас нэг тийм юу болж байна. Тайвшрал гэхүү бас л нэг дотроосоо нэг жижиг ч гэсэн огцоо юм тайлчж байгаа юм шиг санагдаад байж. Тэгээд яг хөө тэгээд одоо хэрвээ нэг хүн намайг мэдвэл одоо нөгөө чи тийм юм байлаа гэж ярихааргүй сэтгэлийн боловсралтай хүмүүс байгаа хөө тэр хэд маань. Гэхдээ энэ угаасаа нэг ямар ч тийм одоо бидний одоо ер нь бол эмэгтэй хүмүүсээ санаа зовсод биш аахгүй юу тийм ингээд бид нар л ингээд ерөөсөө ингээд өөртөө санаа зовол яана бид намайг тавьдаггүй мэдчгүй дээ ч юм уу эсвэл ингээд нэг юм
тийм ягаад тавьдгүй байж болохгүй гэж ягаад ийм асуудалтай байж болохгүй гэж тэгээ энийг ингээд хүмүүс бид нэр илүү өөртөө ингэж дэлгэрэнгүй ярих уу болвол ингээд эмэгтэй хүмүүс асуудлыг эмэгтэй хүмүүс л өөрөө л мэдэн штэ тэгэхгүй бол эрэгтэй хүмүүс ингээд эрэгтэй хүмүүс бол бид нарыг өөрөөр зөндөл ярьж байгаа ш тийм болохоор ингээд асуудалгүй ярьдаг байгаасай хоорондоо тийм ингээд нэг блокож гэсэн гаргаж байгаасай гэж би л бодож байна. Тийм болохоор ингэж ярьж байгаа ч гэсэн амар гоё юм тий амар олон хүмүүсийн доторх яг ингээд тавьж үзээгүй дотроо ингээд за би хүн дэлжүүл намайг айгу бол хөө өдөө бол тавьж үзээгүй хүүхэн гэж бодох ч юм билүү гэж бодож байгаа. Амар олон хүүхнүүдийн дотор нэрээ яа тийм би ягаад энтэйгээ эвлэрээд ярьж болохгүй гэж тэр нь блок нь байсан ч гэж матгүй байх гэж би л бодож байна тий. Тэгээд амар олон хүмүүс тавьдаг болох юм билүү? Бүгд хүмүүст ингээ хоорондоо хасаагаа цацруулсан. Хасаагаа цацруулаад. Тэг магадгүй ээжийн тухай ярьсан ч гэсэн. Зарим хүмүүст сонир санагдсан байж магадгүй юм те. Өөрөө ч марад хөрүүлж өгөөд яаж яхад чинь ямар сони юм ане ингэж баг ээж хаач харилт мэрэлдэм гэж хэлэх хүн ч гарч ирэх үсэхгүй штэ бидэд. Тийм болохоор зэрэг ингэж ярьж иж энэ хүний тавьж тайлбарлах байсан ч юм билүү гэсэн үгээс бас нэг харж үзээрэй те. Ингээд хинт ч ярьж чаддгүй ах トゥ нартайгаа ч ярьдгүй гэж штэ. Тэгээд магадгүй ингээд нэг подкастт ороод би ингээд ийм болсон юм шиг байна. Би ингээд ээж байгаа ингэж хардаг байсан юм шиг байна. Тэгтээ одоо би ингээд учир шалтгаанаа олоод ингээд ер нь бол зайгаа авцаа гэдэг ч майлайландаа хэрэгтэй тэр хүнд ч хэрэгтэй өөрч хэрэгтэй гэдэг өөрийгөө хамгаалж эхэлж сурж байгаагийн та бас ойлгоод нэг өөрөөсөө сарах гэж чигээд үзээрэй гэж хүсэх байна. Тийм тэр ээжийн тал дээр тийм одоо монголчуудын угаасаа нөгөө нэг юу чинь ээж бол бурхан өстой айгүй хачтан амьд бурхан гэлдэг шүү дээ. Тийм болохоор угаасаа иймэрхүү талаар ингээд би ээжтэйгээ ийм харилцаатай гэдэг талаар ярих нь угаасаа сүүлийн үед ихтэй ингээд нэрсэр хүмүүс бичээд бай одоо сошиал интернетээр бичээд баг шиг байна. Тэгээд би нөгөө ярианы дундуур ч гэсэн хэлсэн шиг миний сүлдээ юу гэж ойлгосон юм хэрэг ээж асуудал нь бол биш. Ээжийг би одоо яаж ээжигээ би яаж харж байгаа. Миний тэр одоо юунд харсан гэхүү. Тэнд нэг гол учир байсан юм байна. Тэрнээс биш хэрвээ ээж одоо тийм үнэх юм уу муухай хүн байсан бол эргэн тойрных нь бүхэл хүмүүст над шиг ингэ нөлөөлсөн байх байсан баг. Тэгээд бас нэг би ээжийг нэлээд ойлгох гэж юм уу том нөлөө зүйлсэн одоо ч гэсэн би ингээд бас ийм амьдрал үүсэн хүн шүү дээ гэж бодоход хүрдэг нэг юм байдаг хгүй ш надаа нэг ярьжсэн би нэг сүүлд монголчуудад битээр бас би ингээд ээжтэй юм ярих гал тэгээ нэг ярьжсэн чинь өөрийнхөө өсвөр нас үеийг ярьсан байхгүй тэгээд хөдөө өссөн гэсэн тэгээд өөр аймаг руу ингээд томилолт аваад коллежид тухайн сурахаар явсан. Тэгээд амралтаараа өдөө гэртээ ирсэн байсан. Тэгээд нөгөө зуны бас л ингээл жирийн өдрийн цагаар аав ээж хоёр нь хоёулаа гэртээ байсан. Тэгсэн чинь ингээ хөдөөний хүмүүс ч угаасаа ингээл нөгөө нэг айлт тэгэл орж гараал мал сураглал тэгэл орж ирэнгүүт нь айраг өгөөл гаргадаг шүү дээ. Тэгсэн чинь үеийнх нь нэг залуу орж ирсэн гэж байхгүй. Тэгээд тэр хүмүүс ингээл юм хүмүүс яриад нөгөө нэг мал хуу асуул яриадсэн. Гэртэн байсан ээж рүү дайрсан гэж байгаа байхгүй юу. Ингээ ээжийг ингээд ээжийг дарж авах гээд тэнгууд нээж бүр ингээд тэмцэлдээд ингээд тэнгууд нөгөө нэг орморных нь хамаг аравч одоо юм хүмүүс ингээд нааш өндөө сөндөө болоод тэгээ бүр ээж тэмцэлцээр байгаа тэгээд нөгөө хүн гарсан гэж байгаа байхгүй юу. За тэгээд энэ үед ээж аав хоёр нь дэрэгдэн байсан. Oh my god. Тэгээд тэр хоёр хүн юу ч хийгээгүй. Тэгээд харин нөгөө залуу гарсны дараа юу хэлсэн бэ гэхээр одоо барал чи ямар маягтай ингэсэн гэлөө гэсэн лээ. Тэгээд хамаг гэр орон сүйтгэжлээ гэж хэлсэн гэж аахгүй. Тэгээд би энийг сонсчод энэ надад аяг бас нэлээд ээжийг өөрөөр харахад нөлөөлсөн. Өөрөө одоо тийм өсвөр насндаа тийм үтцэн байж тээ. Тэгээд хамгийн гол нь ээж аав нь хамгаалах ёстой хүмүүс нь тэрийг бүр ингээд байх л ёстой зүйл. Бүр ингээд хүлээн зөвшөөрсөн байж гин гэхээр би бүр одоо бол би бүр миний толгойд юусэн ингээ санаанд хизээч буухгүй зүйл байгаа байхгүй. Одооны ингээд хүмүүс ч гэсэн энийг ингээ сонсох юм бол тэгэхээр би ганц одоо ярьж байгаа ярьсан нь хөрхий ингээл ээж болохоос биш би ер нь бол тухайн үеийн тэр нэг 50 60 70-аад оны хүмүүс тэрнээс өмнөх манай эмээ тэгэхээр өөрөө бас ямар хүүхэд нас үтсэн байх уу энэ төр гэж боддог байхгүй. Тэгээд харин ч одоо баг ингээд намайг амар их нүнд өөрөө тийм гэж хамгаалуулж өсөөгөө учраас харин ч эсрэгээр хамгаалах гад бүр ингээд хэтрүүлсэн.
юм биш үү гэх юм уу. Ингээл янз бүрийн талаас нь бодноо. Тэгэл заримдаа бодоол уяржуулаад заримдаа тэгэл гинт холбогдонгуудаа ингээл доторх ингээд шарх одоо хүнцэн юм асууж ярингууд нь эргэж уурлал холбоогоо хитэн 7 хоногоос араар тасалдаг. Тэгснээр гинт кино үздэг, дуу сонсдог ч юм эсвэл энэ тийм хүмүүсийн харилцаа харангуудаа уурал эргэж холбогдол. Иймэрхүү л токсик ээж охин хоёр. Ямар ч гэсэн тэгэл бочин болтголах гэж бодчих. Яа. Надаас амар хэцүү санагдчихлаа. Нэрэл би хамгаалуулж чадаагүй юм чинь хүүхдээ хамгаалъя гэдэг. Одоо өөрөөхөөрөө л хайрлсан байх нь шүү дээ. Айгуул тэр нь л эргэл хитрхи их чангацсан. Хитрхи их барьцсан лээсэн л. Сэтэл нь одоо ээжийн тэр доторх сэтэл бол мэдээж хизээж ямар ч их хүний сэтэл үр хүүхдийн төлөө хамгийн сайнаар гэл хийсэн тэр баг. Гол нь тэгээд тэр нь ингээд эргээд нөгөө хүүхд дээр тусахтаал тэр хүүхдийн хөгдлөөс болдог ч юм уу. Одоо миний өөрөө хөвгний онцлог интерес болол тийм нэг жоохон сонио хагарал үүссэн ч юм уу. Тийм л санагдаад идэв. Тэгэл тэрийг одоо эвлүүлэх гэж тараал явж байгаа. Гэр бүлийн одоо харилцаа ч юм уу тийм ингээд нэг юм ямар үед үссэн эсвэл ямар орчинд үссэн, яаж үссэн гэдэг ер нь бидний ингээд ирээдүйд болох, хэн болох, ямар болох тийм ингээд сексийн амьдралд хүртэл ингээд нөлөөлж байна гэж бодглохлоор бас одоо нэг сонсож байгаа тий хүн болгон өөрийнхөө харилцааг бас нэг хараад үзвэл айгу зүгээр юм шиг надад санагдчих тийм. Би охинтойгоо яаж харцдаг вэ ч юм уусвал би одоо юу гэдэг мэдгүй ялангуяа нөгөө нэг ээж нь тий би одоо өөртөө надад одоо тохиолдоогүй юм. Одоо надад тохиолдсон юм охинд нь битгий тохиолдоосоо гэ тэрийг ингээд хитрхийх нөгөө хүүхдээ бариад ч юм уу тиймэрхүү юм гардыг штэ ер нь л. Тэгээ тэрэн дээр яг одоо нэг ахиад анзаарж байгаа байх гэж л бодож байна. Тэгээд айгу тийм би бол айгу сая бодлоо. Манай юм намайг айгу их дураар мань тавьсан юм байна гэж. Тэгээ нэг юм янз бүрийн түүх ярьдагаас ахгүй ингээл тий одоо тэдний тэр нэг айл ингээл 6 хэдэн охинтой ч гэлээ. Манай юм бол 6 охинтой тэгээд одоо юу гэдэг бас нэг адилхан 6 охинтой айл охимод ерөөсөө хүүхдүүдээ хүнтэй танилцуулж байгаагүй гаргажаагүй. Тэг ингээд охтууд нь бүгдээрээ юу гэдэг хүнтэй суугаагүй могаагүй ч гэдэг юм мэдгүй ингээд тэг хүмүүс яг юм амьдралаасаа үдсэн юмнасаа тэрнээсээ сурсан юм ал цаашаага дамжуулдаг юм байна гэж би л сая бодлоо ингээд надад болохоор яг тэгэж дамжуулсан байхгүй тэг ингээд тэр айлыг би хараад одоо эсвэл тэр юг хараад одоо чи бол ингээд дураараа бэ тий одоо юу гэдэг өөрөө хөснөрээ залуудаа уулзгаар одоо намайг баг өнкөөгүй царайлаа явахаар юу гэдэг өнкөөгүй царайлаа яваа нүүр мөрөө бодаач гэдэг чи нэг юм тэгээ загнадаг магнадаг ч юм уу тий нэг юм мэдгүй өөрөө үзээгүй юм аа эсвэл өөр үзсэн юм аа дараагийн үедээ ингээд зөв яах юмсан гэж л айгүй одоо зарим үед нь зөв болж зарим үед нь буруу болдог юм байна гэж бодож сая суулаа. Нөө амар хэцүү юм би. Харин тий. Йоо, гэтээ ер нь амар хэцүү маа. Ээж болох аюу хэцүү юм биш үү гэж. Ер нь том хүн болох хэцүү биш үү гэж. Харин тийм бэ. Зөв амьдрах гэж. Йоо. Тэгээ одоо нөгөө заяаг илтгэж цаашаа ингээд дамжуулт юм байна гэдгийгсэн штэ. Тэгээ би тэрийг бас ингээд хоёр нь хараад байгаа байхгүй ингээд аавынхаа талаас ч тэр ээжийнхээ талаас ч харангууд ер нь ингээд нэг тийм давтж байгаа юм ингээд нэг ижилхэн юмнууд болоо. Яг нэг гаднах хэлбэр нь өөр нэг тиймэрхүү байгаа юм шиг боловч яг нэг салж сарндаг ч юм уу тэгэл нэг тэр одоо гэр бүл дотор ирчүүд нэг тийм жоохон суулдаараа эмгтээжүүдийн амийг харсан айтлыг дагсан ч юм уу тиймэрхүү ингээд хэцүү тогтол байгаад байгаа байхгүй. Тэгээд би тэр нэрийг ингээд анзаараад тэнгуүтэй нэг хэсэг яаж исэн бэхээр өөрөө хүүхдтэй болохоос айдаг болсон байхгүй. Би яадаг л ингээд өөрөө тэгээ ингээд би харилцаад сайн биш байна. Тэгээ би эргээ бодонгод манай ээж ч гэсэн ээжтэйгээ харилцаа сайн биш байсан. Тэгээ нас орохын өмнөхөн мэдсээр ижиж амар хатуу өгмөг хэлж мэлээ. Тэнгүүд би эсэргээрээ болохоор одоо хүртэл ингээд ээжээс бас нэг холбоогоо ингээд хумээд байгаа шалтгаан нь би ингээд яах юм бол ээжтэй харилцаад эхлэх юм бол жоохон эвгүүдүүл ингээд амар ээжийг гомдоох үг хэлчих гээд байгаагаа мэдээд байгаа байхгүй. Тэгээ би тэрийг дараа нь хизээ хойно одоо нас орсныхаа дараа ч юм уу эсвэл ямар нэгэн үед яа би тэр үед яах гэж хэлгээ гэж харамсахгүй тулд ингээд өөрийгөө барин ядаж одоо тэгж байгаа бас нэг өөрийнхөө л хийж байгаа алхам байхгүй. Тэнгүүд одоо эсэргээр манай ээж болохоор харин ч эмээг одоо ээжигээ нас орсныхаа дараа хэлж чадахгүй
болчихгүй гэсэндээ албаар хэлсэн ингээд амар үг хэлсэн байгаа байхгүй. Би тиймээс сонсчод. Яа гэж бодвол тэгэл би болохоор ингэж юм гэж хэлтэй нэ ш. Тэгэл цаасаа ээж юм байна би юм байна. Тэгэхээр би ингээ ээж ингээ хэцүү ямар хэцүү ингэж бодож байгаа юм чинь би өөрийгөө сайн ээж болно гэдэгт итгэлгүй байхгүй. Яг л өөрийнхөө ээжтэй тийм харилцаатай ээж би бол өстэй янзын хөх төсгөж чадна. Гэхээс айгаад нэг хэсэг би ээж болохгүй гэдэг байсан хэдэн жилийн өмнө бол тэгээ сая нэг сүүлд одоо энэ найзлуу та танилцсанаас хойш ер нь баг энэ найзлуугаа сонгосон шалтгаан ч гэсэн энэ хүн миний хүүхдийн аав болох хүн байна. Гэсэн тийм мэдрэмж анх удаа төрсөн аахгүй. Өмнөх нөхрөөсөө болохоор яана энэ хүнээс л хүүхдтэй болж болтгүй юм шиг гэсэн айдастайсэн. Энэ подкаст маань тэгээд явж нэлээ өргөн хүрэг хамарсан том сэдв болж хурлаа те. Ингээд яг өнгөцгөн харахад тавьж чадахгүй байгаа эмэгтэй хүний тухай юм шиг боловч яг ингээд ухаад гоо шалтгааныг хайгаад ч юм уу ингээд яг юунаас болоод байгаа ингээд яваад үзэнгүүт ингээд бид бүхний амьдралд хэн болгоны амьдралд бас ямар нэг хэмжээгээр тохиолдож үтсэн ч юм уу те. Ойрхон сэдв байсан байна. Тэгээд энийг сонсоод бас ингээд хүмүүс өөрсдөө дүнэлтийг хийсэн баха. Тэгээд та нар маань юу гэж бодож байгаа коммент дээр бичээрэй. Энэ дээр бол хин нэний зөв хин нэний буруу гэсэн юм бол би бол байхгүй гэж бодож байна. Хүн болгоно л алдаа ихгүй л хичээдэг шүү дээ тийм биз дээ. Хүн болгоод хамгийн санаараа амьдрах гэж хичээдэг. Гэхдээ тэр нь тэгэл эцэг өөр нэг хүний өнцгөөс харахад буруу болсон байдаг ч юм уу. Эсвэл одоо өнөөдрийн үр дагавар нь өөр одоо өмнө гаргаж ирсэн шийдвэрээс үүдэлтэй ч юм уу. Тийм байдаг л болж таарч байна. Тэгээд миний хувьд асуулт туслаа заяа гэв. Гэхдээ надад нэг өөрөө энэ бүх хүүхнүүдэд тавья гэж. Тавья гэдэг л өөрөө өөр юм алга гэж. Нэг энэ 2025 оны энэ жилийн сүүлийн зорилго болгоё гэж. Одоо ганцхан хичээцгээе. Гисэн ерөөл дэвшүүлээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлүүлье. Тэгээд хүлээлгийн өрөөнд холбооны бүгд хамт гэрмаа улсаас ариуна. За яар. Байлаа. Тэгээд оролцогч маань бол ийм сайхан бүсгүй оролцлаа. Тэгээд даачийн 7 хоног чин дугаараа уулзлаа. Түр баяр тасагч та. Bye. За баяр та.